2 дугаар зуутын Кайрос байна. За манай баг өнөөдөр шар баг өнөөдөр бясалгалын талаар сэдвчлсэн ярилцлага онож авсан байгаа. За бясалгал гэдэг сэдв рүү орохоос өмнө эхлээд нийт хүмүүстэй бясалгалын ерөнхий ойлголтыг өгье те. Тэгээд бясалгал гэж юу юм? Тэгээд бясалгалыг хийхэд хугацаа заадаг юм уу? Тодорхой хэмжээс за тэдэн жил хийгээ болно. За тэдний хугацаанд хийгээд болно гэсэн тийм ойлголт байдаг юм болов уу? За 2 дугаар зуутын Инкватор ахыгаа үрж байна. За маргаа сайн байцгаана уу. Тэгээд та бүгдтэй сайхан өдрийн мэндийг хүргье. Та яраа сайхан орчиж байна уу? За бясалгал гэж юу вэ? Ер нь хэр хугацаатай их юм бэ гэдэг ч байна гэдэг. За ер нь бясалгал ихээр хүмүүс шууд л ер нь амар амгаландаа өршөхийн тулд нүдэ анаад суух гэж төсөөлдөг. Ер нь л баг бүх хүн л шууд тэгж боддог болов юм яриад. Тэгж ярьдаг тийм ээ. За дөнгөцсөн бодоход магадгүй юм боловч цаана нэг гэгэрэл төрөх ба гэрэлт гэдэг үндсэн хол огтморч байдаг бясалгал гэдгийн задлал. За энэ сэдвийг задлаад дэлгэрэнгүй ярил юм маш урт сэдв болох. Товчондоо бясалгал буюу гүн төвлөрлөөр ухаан бодол физикээрээ далд ухамсар гэдэг ухамсар хүнстэйгээ холбогдох аргыг бясалгал гэдэг. За миний хувьд бол энэ гэж боддог. За хүн маш гүн төвлөрөх буюу бясалгаж дадвал хий биеэр гарах зөв мэдрэмж нэмэгдэх. Ямар нэгэн зүйлийг бодит тусаар bijүүлэн бүтээх болно. Бусад ур чадварыг өөртөө бий болгон өсч өгч улмаар ухамсар хүнстэйг гэрэлтэх зам мөрөнд тодорно. За хүмүүс бид нар байнга л гадагшаа чиглэсэн амьдралаар амьдарч ирсэн байдаг. Ер нь угтаа бол ер нь дотгошоо чиглэх хэрэгтэй юм билээ. Тэг үүндээ бид хүн орчлон ороогийн зүй тогтлыг байтгаад өөрийгөө ч бүрэн таньж мэдэхгүй энэ амьдрал буюу энэ тулдаад дуусах юм байна. Тэгээд энэ дээр л одоо бясалгал төвлөр зайлшгүй яригдах болж байгаа юм л да. За харин гадагшаа чиглэх тал дээр нэгтлэхийгээсээ гадагшаа чиглэж өршлөн ертөнцийн зүй тогтол учир утгыг таньж мэдэн судалж сонирхож байвал сансан гэж бас энэ үгийн дэлгэнт хэлмээр санагдаж байна. Тэгэхээр одоо сая хүмүүс бясалгалыг сонирхдаг боловч хийж үйлдэж үзээгүй бас яаж төрлөж тэрхэн эхлэх зэргийг мэдэхгүй байдаг болов гэж боддог. Тэгээд ийм та бясалгал хийгээд эхэлсэн бол мэдээж маш сайн байна. Ер нь та одоо яг одоо бясалгал хийж эхлээрээ хамгийн зөв шийдвэр чинь байх болно шүү гэж бясалгал хийж эхлэх хүмүүстэй зөвлөмөр байна. За хүн зүгээр сууж байгаад альва ажил мэргэжлийг одоо сайн сууж мэдчих чаддгүй л сүнслэг хөгжил болох тийм. Одоо энэ бясалгал одоо энэ өмсөр сүнсний үжил дээр ч гэсэн одоо энэ ур чадварууд за гэрэл болох зам мөр дээр ч мэргэжлэн хичээн үлдэж дадуулахгүй одоо ямар ч үр дүнгүй. Бясалгалыг эхлээд бага хугацаагаар олон давталттай үргэлжлүүлэн хийх замаар маш гүн төвлөрч сурган тохиромжтой санагдсан. Тэр нь тэгээд чи зүгээр юм болов. За тэгээд хизээ бүрэн төгс боллоо гэж бодно. Үнэхээр мэдэж үлдэж чадж байна уу? Тэр хүртлээр тууштай байж өсч өгчөөрэй гэж хэлмээр байна. Ер нь хүн амьдралаа ер нь бясалгалд оруулах хэрэгтэй юм болов уу гэж бодоод байгаа. Заавал энэ амьдралаа тий тусдаа бясалгал тусдаа гэдэг ч юм уу тийм амьдрал бясалгал хоёрыг тусдаа авч үзэж зааглах ёсгүй гэдэг байдаг. За ийм та бүхэн үгээ үйлдэл бодлоо бодит болгоорой. Зөв үнэн мэдлэгээр бясалгал сурч хийж дадаарай. Цааш хөгжин гэрэлтээрээ одоо бүү зогсоорой, бүү шантаарай гэж хэлмээр байна. Та бүхэн үнэн мэдлэг номоо уншин энд орж ирээд энэ хүү ярилцлагыг сонсоод бид бүхэнтэй харилцан ярилцаад өсч хөгжөөд ухамсараараа нэгдэн зүтгэж байгаа. Ухамсар хүмүүстэй таныг аль хэдийн зөв замаар зөв туулалт ирсэн замдч чадсан байна. Гэхдээ бүрэн итгэлтэй байгаарай гэж хэлмээр. Тэгээд иймд та ухамсар хүмүүстэй бол ээж аав дээдстэй байн талархал илэрхийлж байгаарай. Та бүхний сүнсний хөгжилд бол амжилт хүсье гэж одоо бүгд төслөе доо. За гэлалаа Инкваторхта. Тэгэхээр бясалгал гэдэг зүйл бол үнэн эртнээс байсан юм байна.
тий одоо даяарчлал хөгжсөн нийгэмд улс үндэстэн болгон өөрсдийнхөө арга барилаар эрт дээр үес хийж хөвшиж ирсэн юм байна. За тэгвэл өнөөгийн бидний одоо нөгөө материалын амьдрал, өнөөгийн бидний өдөр тутмын амьдрал итгэж яриад байгаа тий. Материалын амьдралтай бяцлаглалыг хослуулад амьдраад явхад. За ер нь бол шууд утгаараа материалын амьдралтай бяцлаглалыг холбоод тайлбарлавал ер нь яаж хослуулж амьдрах юм? Энэ тал дээр манай Шарбагийн Дарима хичээсээ суя. Дарима хичээгээ урьж байна. За сайн байна уу? Энэ өдрийн амгалан гэрээ. За бяцлаглал энэ гайхалтай зүйлийн тухай ярих болсондоо баяртай байна. За бяцлаглал энэ үг одоо таны санаанд хэр хол аль эсвэл хэр ойр санагддаг вэ? Анх ингээд бяцлаглал хийх нь миний хувьд бол Тэнгэрийн санаа юм хөршгүй өндөр уулын оргил мэт бодож явсан. Хүмүүс өчнөө одоо өөрийнхөө энэ амбиц одоо эгон дээр тэр бяцлаглал тэр гэгэрэл гэдэг зүйлийг нэмбүүл солиорол болохыг тэг өнөөгийн хүмүүсийн сэтгэлийн хөөрлөн хэлэх үг нь маш бодлогогүй сул задгай сэтгэл нь асар тогтворгүй авалгаатай байгаа нь ажиглагддаг. Тэгээ иймээс сэтгэл гэгч тэр нүдэнд харагдаж арт баригддаггүй зүйлийг одоо бяцлал хийж тэр сэтгэлийг нь хөөргөлгүй, унгалгүй, бас савуулахгүй нэг төвшөнд тэнцвэрийг нь олох хэрэгтэй юм шиг санагддаг. За материалын амьдрал гэдэг одоо энэ бидний энэ материалын амьдрал бол сэрсэн болон одоо сэрж буюу тэр физик бит болгоныг одоо сэрэхгүй сэрэлтийг нь гацаах сэрсэн бол унгаах зөвхөн материалын зүйлс төр төлрүүлэх тийм хөтөлбөр байдаг. За энэ тойргоо сугарч харах зам нь би бол хувьдаа бяцлаглал гэж хардаг. За бяцлаглал хийсэнээр түүний ач холбогдол нь одоо юу юм бэ гэж асуух байх. Миний хувьд бол ухамсарт хүн хаашаач явахгүйгээр бүхнийг ойлгоод аливаа юмны зөв бурууг за эд юмсыг хөөцөлдөхгүйгээр одоо мөн чанарт нь нэвтэрч цонхоор шагаалгүйгээр очлон энэ хорвоо гариг галактикийн нууцыг одоо мэдэх боломжтой гэвэл та итгэх үү? Бид ерөөсөө мэддэггүй учраас л төөрдөг байх юм. За хичээх тусам ертөнц бидэнд нууцаа баг багаар дэлгдэг. За мэдэх тусмаа та хариуцлагатай төлөвсөн нэгэн болдог байх юм. Тиймээс бяцлаглалыг амьдралдаа заавал нэг сонирхож үзээрэй гэж хүсэх бай. За амьдралыг харах өнцөг бүхлээрээ өөрчлөгддөг шүү гэж хэлье. За бяцлаглал бол өөрийгөө одоо танихыг нэр байдаг. За өөрийгөө таньсан хүн бүхнийг таньж чаддаг байх нэ. Ажил амьдрал тань улам тийм амар амгалан болоод би гэх эгоч нь улам нингэрэн хайлж байгаа нь өөрөө бяцлаглал юм. Хуурамч тэр өөрийнхөө баг өмсгөлөөн тайлж төрлөх дүрээрээ хинээс ч хараат биш өөрөөрөө орших нь бяцлаглал юм. Бяцлаглалын анхны зөв суурь нь бол төвлөрөл байдаг. Тархинд байгаа маш олон бодлууд тогсож эхлэхэд бидэнд ухамсарын тэлэлт явагдаж эхэлдэг байна. За ингээд төвлөрөөд сурсан бол ухамсар сүнстэйгээ холбогдож ухамсарынхаа тэр одоо санамжинд байгаа бүхэл чадруудыг арга техник хэрэглэж сурдаг байх нэ. За бяцлаглал гэдэг үгийг тодорхойлбол нэг зүг, нэг цэг дээр төвлөрч одоо бусад элдв өөрийн одоо санаа бодлоо цэвэрлэж бодлороо энергийн төвлөрөл үүсгэн бүтээх арга ухааныг хэлдэг юм байна. За бяцлаглалын зорилго нь физик цул энэ биеийг
энергийн сэрэг төлөвт шилжүүлэх явдал юм. Мөн чанар нь бясалгалын замыг нээдэг байх нь. За бүхий зүйл нэг алхмын цаана. Нэг л алхмыг буюу тэр бясалгал төвлөрөл гэдэг зүйлийг та хийхэд нэг хором шаардлагатай ч түүнийг бодоод хойш тавиад суувал мянган жилд танд багдана. Тиймээс энэ гайхалтай зүйлтэй учрах тийм онцгой нэг нь та байгаарай гэж өөрийнхөө зүгээс хүсье. За баярлалаа. За даримагчтай гэлээ. Тэгэхээр бясалгал гэдэг зүйл бол маш гүн одоо агуулгатай. За тэгээд яг түрүүний хэлсэнчлэн зүгээр төвлөрөө цугаад идэх зүйл биш юм байна. Тэг өнөөгийн бидний нэгэнд өдөр тутмынхаа ажил амьдрал сурч боловсрох хөдөлмөрлөхийн хажуугаар бясалгалыг хослуулад дээр нь хамт өөрийгөө хөгжүүлээд за тэгээд утга учиртай нөгөө хүн болж төрснийх гэл ярьдэн штэ. Тэрнийхээ утга учирыг олж нээж чадах нь байна. За материалын амьдрал дээр тэгвэл ингэж бясалгалыг хослуулж яд юм бол сэтгэл зүй талаасаа бясалгалыг тайлбарлавал ер нь сэтгэл зүй болно. Бясалгал хоёр уялдан холбоо нь юу гэдэг юм болоо? Болорчийн агчиг аврий. Микрофоны өмнө. Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Дээд чатгарын болорт байна. Бид биеийнхээ хэрийг цэвэрлэдэг шиггээ, сэтгэлийнхээ хэрэг толбошрохыг зөвхөн бясалгал бодлын хүчээр цэвэрлэх боломжтой. Манай монголчууд сайн явах санааных заяа сайн бол заяа сайн гэж хэлдэг. Муу одоо сайлд бэлтгэхээр саваа бэлд гэж хэлцдэг. Сэтгэл санаа цэвэр зэгцтэй байж бид эерэг бүхнээс саваа буюу биед үргэнэ. Ингээд харахад бясалгал нь бидний бие сэтгэлийн гүүр болж өгнө. Гол нь бид төлөвшөлтөө, ёс суртахуунтай, арга ухаанлаг байж зөв бясалгаж, зөв төвлөрч чаднаа. Бид яаж ч бясалгаж болно. Идэж уух, алхах, гიშгэх, зүүд нойр, урлаг спорт гээд бүгдийг бясалгалд хувиргаж болно. Бясалгал үйлдэхдээ зөвхөн одоо цагтаа оршин, өнгөрсөн цаг гэж байхгүй, тэр мөч эргэж ирэхгүй, харин ирээдүйн цаг болоогүй, ирээдүйн цагийг бид зөвхөн бодол бясалгалын хүч, арга ухаанаар энэ л мөчтөө бүтээж болно. Тийм болохоор бид сэтгэл зүйн амар амгаланг бясалгалаар бүтээж болох нэ. Баярлалаа. За. Маш сайхан товчхон хариулт өгсөнд талархлаа. За тэгвэл бясалгалыг сэтгэл зүй материалын амьдралтай холбоонд тайлбарласан. Сайхан товч хариулт өгсөн. 2 дугаар зуутынхантаа гэлээ. За тэгвэл бясалгал хийснээр одоо сүнсний хөгжил гэд бид нэр сая ярьлаа тий. Бясалгалыг хийснээр сүнсний хөгжил нь ер нь ямар төвшөнд хүрдгийг. Тэд сэрсэн хүн, сэрээгүй хүн хоёрын ухамсарын тэр ялгаа нь ер нь юу гэдэг юм болов? За би энэ асуултыг сансар ахаас асууя. Яа тань байна өдрийн мэнд те. За би асуултанд хариулъя. Нялбог гэдэг бясалгач хүн байсан. За энэ хүн хоол хүнс багтаа амьдарсан эд хөрөнгөний шунлгүй хүн байсан. Бүрийн хийдэж сууж байгаагүй уул хадаар олон жил бясалгал явцаар маш өндөр ур чадварыг эзэмшсэн. Ямар ур чадваруудыг эзэмшсэн бэ гэвэл тодорхойлсон бие биедүүдийг номгох, зөв замд нь оруулах, өөрийн биеийг тааллаараа нэгэн зэрэг олон газар хууль харагдуулах, физик биеэрээ нисэх, хүснээрээ амьтдын дүрд ховлох гэж өчөө олон гоё ур чадваруудыг эзэмшсэн байгаа. Энэ хүний түүхийг сэрсэн хүн сонсохдоо
ямар өндөр түвшинд хүрч ямар гоё ур чадваруудыг эзэмшсэн хүн бэ гэж боддог. Гэтэл би нэг ихтэй Мэл урдын түүхийг YouTube-ээс сонсглоо. 4 хэсэг байдаг. 1 2 3 4-гээ дараалал нь бүгдээ сонсгосон. Хүүхэд байх үеэс нэгтээд бяцлагын замаар явсаар асар өндөр ур чадварыг эзэмшээд насан үед бодох хүрсэн. Энэ хүний нэг насны түүхийг бүгдийг нь сонсгосон гэсэн үг ээ. Тэгэхэд манай ихтэй болохтой. Энэ хүн чинь тэгээд олигтой хоол ундгүй өмссөн олигтой хувцсанруу явсаар байгаа төгстэй гэдэг юм. Тэгэхээр ингэж амьдраад энэ утгагүй юм гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр манай ихчийн ойлголтоор бол тарган магчаан зүйтэй гоёлгоодоод эд хөрөнгө ариун их хураагаад амьдарсан байвал энэ хүн харамсах юмгүй амьдралаа гэж ойлгох юм билээ. Тэгэхээр энийг хүн зүнхний хөвдгийг өчүүхэн л олж гардгүй юм байна. Зөвхөн физик үеийн амьдрал буюу 3 үеийн амьдралыг нь онцолж олж гардаг юм байна. Тэгсэн хүн сэрэгүүхэн хоёрын ухамсар ойлголт ялгаа ийм байдаг юм байна. За тэгээд ухамсар сүнсний хөгжлийн замыг сонгосон, бяцлагын замыг сонгосон. Бүх сайхан гэрлүүдтэй амжилт хүсье. За сансрахтаа гэлээ. Тэгэхээр нөгөө бяцлал хийхээр тодорхой хэмжээнд одоо бяцлагаад явж байгаа хүмүүс маань гэрлүүд маань л мэдж байгаа. Хоол хүнс, хүнслэлт гэд бүгдийг ер нь хослуулан амьдрах бяцлах шаардлагатай болдог те. Тэгэхээр ер нь миний хувьд ч гэсэн бяцлал хийхээсээ өмнө бяцлал хийж үзэхээсээ өмнө одоо ингээд нөгөө сансраахын маань ярьснаар мах идэхгүй хоол идэхгүй явна гэж ер нь юу гэдгийг те. Хүн чинь амьдардаг штэ. Амьдрахын тулд иддэг энтергээл нэг тийм ойлголттой те нэг эн тэнд ярахаараа нэг дэлсэл уг тиймэрхүү үг ярьчаал явж идэг. Тэгээл нэг идэж ууж өмсөж зөөх гэж л нэг ирсэн л одоо нэг хүн явааддаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бүхэл юмны учрыг тайлаад хүн идэхийн тулд амьдрдаг юм уу, амьдрахын тулд иддэг юм уу гэдэг асуултын хариуг хайгаал тэгээд одоо үзээд мэдрээд явж байгаа. Тэгээд нөгөө бяцлал эхлэх гэж байгаа энэ саяны юутай холбоотойгоор нэг асуулт асуумаар байна л да. Яг хүмүүс маань бас тэр асуултыг асуумаар байгаа байх гэж бодоод асуудаг юм уу асууж юм л да. Анх ингээд нөгөө бяцлал хийж эхэлж байгаа хүмүүс байгаа. За анхлан суралцаад яг нөгөө эхлээд тавьсан мөртлөө цаашдаа яаж явах, замаа яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй бас хүмүүсээс байгаа. Тэр хүмүүс маань бас энэ асуултыг асуумаар байгаа гэж бодож байна. За тэгэхээр анхлан суралцагчтай хандаад суралцаад явж байгаа гэрлийн хувьас өгөх зөвлөгөө байна уу? За энэ асуултыг микрофоны өмнө ганчимг ярина. За бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За бяцлал хийж суралцагч нартай зориулаад өөрийн зүгээс бяцхан зөвлөгөө өгье. За миний хувьд өмнө нь одоо ямар нэг бяцлагалд явж байгаагүй учраас одоо үнэн мэдлэг бяцлаглалын анхан шатны бяцлагалд орж анхан шатны ангид орж суралцсан анхны өдрөөс эхлээд бүх зүйл тийм шинэлэг сайхан байсан боловч заримдаа одоо багш нарынхаа хэлж ярьж байгааг дутуу ойлгох, санамж зөвлөгөөг нь буруу ойлгох ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдээс болоод хичээл дасгалаа буруу хийжсэн тохиолдлууд гарч байсан. За багш нар маань одоо нуруу хүзүүгээ ихцлээ толгоогоо ихцлээд булчингаа суллаад бие бэлдэрээ гэд хичээлээ эхлүүлдэг. Гэтэл одоо нэг мэдгээд үгийгөө суучсан, булчингаа чангалцсан, за дутуу буруу амьсгалцсан ийм байдаг байснаа анзаарсан. За тийм нуруу хүзүүгээ одоо ихт суухгүйгээс хүртний эргэлтүүдээ одоо мэдрэхгүй байх, мэдрэмжээ дутуу мэдрэх, нойрмоглох, бие чилэх, хөшөх. За үүнээс үүдээд бяцлал хийхээс төвөгшөөх, дургүй болох одоо ийм сөрөг талтай. Тэгэхээр амар амгалангаа мэдрээд
төвлөрч байхдаа өөрийн физик биеийг анзаарч байхад илүүтэхгүй шүү. За хамгаалалт үүсгэхдээ одоо өөрийнхөө аль нэг талд төсөөлөн үүсгдэг байснаа бодохоор одоо инээд хүрээд идэгий. Хамгаалтыг өөрийн биеэ бүрэн оруулж өөрийгөө тойруулан бөмбөлгөн хэлбэрээр үүсгэж байгаарэ. Тэгэхээр багш нар маань одоо төрөл бүрийн хамгаалтын аргуудыг төгс сайхан зааж өгдөг шүү. За мөн мэдрэмжээ анзаарахгүй байх. Аль эсвэл онцгой мэдрэмжээ дахин мэдрэх юм шиг сэтгээд одоо өөртөө хүлээлт үүсгэх хэрэггүй. Тухайн үеийн мэдрэмж тэр цаг хугацааны мэдрэмж байдаг гэдгийг ойлгоод ямагт одоо цагтаа оршиж байгаарэ. За бас бодолд хөдлөгдөх. Одоо төвлөрлийн дундуур өөр бодлууд одоо орж ирээд байх. Иймэрхүү үед сануулсанд баярлалаа гэд өнгөрөөж байгаарэ. Ингэх юм бол бодлууд сарнаад алга болдог. За бас нэг гол асуудал байдаг. Ухамсарт сүнсний хилэмжээ анзаарахгүй өнгөрөх. Тэгэхээр энэ дээр би нэг жишээ хэлье. Өөрт одоо 20-од жилийн өмнө одоо машина бариад явж байсан. За тэгсэн одоо баруун эрг гэсэн тийм мэдрэмж надад орж ирлээ. За тэгэхээр нь одоо нэг тэрийгэ тоолгүй за чигээр явцсан. За ингэсэн чи одоо хажуу талаас нэг автобус шүргээд зогсохгүй яваад өглөө. За нөгөө автобусны араас гүйцэж түрүүлээд жолоочтой нь одоо ярилцаад ингэ байжсэн. Одоо буухта машиныхаа алгыг түгжээгөө бууснаас анзаараагүй. За ингэтэл одоо нөгөө машин дотроос цүнх төрөвч хулгаад алдсан байсан. За тэгээ тэр үед бол одоо их л олон юм бодогдож байгаа юм л та. Ялахгүй юмд ямааны гарц гэж одоо автобусны жолоочтой одоо хил хамын хэлгүй одоо орхио явцдаг гэжээ одоо гэл. За муухан чөлөөнөр чун борооноор өгчэр нь хулгайч нар ямар муухай юм бэ. Одоо мөргөлж шүргчээд байхад одоо цүнх төрөвчөөс аваа явцдаг. Илдүү юм бодоод. Тэгээд одоо энэ тэр авсан хүн 1.5-тай алдсан хүн 15-тай гэхчээр бараг л харагдсан үзэгдсэн хүн болгон хулгайч шиг харагдаад бүхнүүдийн цүнх төрөвч болгон минийх юм шиг харагдаад. Тэгээ ингээд их сонин иймэрхүү бодлууд их олон орж ирж байсан. Дараа нь одоо үнэн мэдлэг бясалгалд орж суралцсны дараа эргээд бодож байхад зүүн совин буюу одоо ухамсарт сүнс маань биднийг алхам тутамдаа хамгаалж зөв зүйл рүү чиглүүлж байдаг юм байна. Тэр үед одоо ухамсарт сүнс гэж байдгийг мэдээд тэр хилэмжээ барьж аваад дагаад явсан бол одоо тийм олон давхар янз бүрийн зүйлүүд надад тохиолдохгүй байжээ гэдгийг ухаарсан. Тэгэхээр та бүхэн минь өөр тохиолдсон алдаагаа сайтар бодож тунгааж чадах юм бол түүнээсээ илүү ихийг сурч мэдхээр барахгүй. Ухамсарт сүнсний хилэмжээ хэрхэн барьж авах вэ гэсэн асуултандаа хариулт олж авч чаднаа. Тэгээ ер нь алхам тутамдаа гадагшаа биш, дотгошоо чимээлж байгаарай. Өөрийгөө анзаарч ажиж байгаарай. Үнэн мэдлэгийн бясалгал нь үндсэн 3 судартай. Тэр уншсан гэж бодлого урд хойноос нь эргүүлээд дахин харахаар уншаагүй зүйл уншиж байгаа мэт шин зүйлийг ойлгуулад, ухааруулад байдаг гайхамшигтай судрууд байгаа. Та бүхэн багахан эрдэмт магтаалд баясах, багтан эрдэмт сударт баясах гэдэг ардын үгийг санаад ном судруудаа сайтар уншиж, үнэн мэдлэгийн бясалгалд шандаж, сүнсээ сэрэж, ухамсараа тэлээрэй. Сүнсний хөгжилд нь амжилт өрөөё. За. Шар багийн ганчмэгтэй тацралтаа. Маш сайхан зүр цэцэн хөхтэй холбоо. Маш сайхан ойлголтыг өөрийнхөө зүгээс маш сайхан тайлбарлаж өглөө. За сайн байцгаана уу өдрийн мэндэ. За миний хувьд бас үнэн мэдлэгт ороод суралцаад явж байгаагийнхаа хувьд бас өөрийн бахан гэсэн туршлагаасаа та бүхэндээ хуваалцъя. Хүн ер нь альва зүйлд нээлттэйгээр хандаж сурах хэрэгтэй юм байна лээ. Өөрийнхөө мэдрэмжинд үнэнч байж тухайн мөчтөө өөрийгөө зөв илэрхийлж байх нь чухал шүү. Өөрийгөө илэрхийлж чадлагүй мэдрэмжээ дараад өнгөрчхөөр тэр нь өөрт ухамсарын тэлэлт сүнсний хөгжилд маань цаад гацаалт гайжилт болоод үлдчихдэг юм байна гэж ойлгосон. Тиймээс ухамсар сүнс маань тэр туршлагыг олж авах гээд дахин тийм нөхцөл байдалд ороод өөрийгөө хөгжүүлэх гээд явдаг. Тухайн нөхцлөөсөө
жижигхэн ч гэсэн туршлага мэдрэмжүүдээ зөв аваад илэрхийлээд явчих юм бол арга ухаан, ур чадвар гэдэг зүйлийг олоод ур чадвараа ахиулах дараагийн замууд маань нээгдэж эхэлдэг байх нь. Хамгийн гол нь өөрөө өөртөө үнэнч байгаад, өөртөө таалагдаж, амар амгаландаа ош шоод, сураад эхлэхээр дотоод зүн совин, ухамсар сүнсний нарийн мэдрэмжүүд маань цааш замчлаад энэ надад хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг маань ялган таниулж өгөөд өөрөө өөрийгөө хөгжүүлэх зам нь нээлттэй болж эхэлдэг байх нь. За хамгийн гол нь аливаа зүйлд ухамсар сүнснийхээ мэдрэмжээр, ухамсарынхаа тэлэлтээр хийж үйлдэж, гүйцэтгэж өгөх нь чухал шүү. За та бүхэнд амжилт хүсье. За талархлаа. Тэгээд ер нь ухамсар сүнснийхээ хилэмжийг одоо барьж аавна мэдрэмжээ ингээд за надад одоо нэг юм мэдрэгдээд байна да. За энэ зөв үү буруу юу? За энэ аль нь зөв юм бол гэд эхлээд анхлан суралцаад явж байхад маш хэрэгэлзээ төрдгөл дөө. За ингээд багш энэ дасгалыг энэ зааврыг ингээд хэлсэндээ би тэгэхэд ингээд байна. Миний энэ мэдрэмж буруу юм шиг байна. Би болохгүй байх шиг байна гэд маш их нөгөө хэрэггүй дими бодлуудаар нөгөө өөрийнхөө мэдрэмжүүдийг айгүйх ницаагаад байдаг. Тэгэхээр манай хоёр сая бас тайлбарлаа. Алхам тутамдаа нөгөө өөрт ил ухаан буюу ил ухамсарт гарч байгаа бодол төвлөрөл биш. Дотоодоосоо ухамсар сүнснээсээ гарч өгж байгаа тэр мэдээлэл мэдрэмжийг дотгошоогоо сонсож, дотгошоогоо чимэглэж байгаарэ гэж бас давхар зөвлөмөр байна. Тэгэхээр энэ нөгөө одоо бидний нөгөө одоо ухамсар сүнс гэдээ ярьж байна. Тэгэхээр ухамсар сүнс гэдэг зүйл одоо бид нар ингээд одоо л шууд ингээд мэдэж эхлэх байгаа юм уу? За эсвэл урд нь ингээд байсан зүйлийг бид нар мэддэггүй байсан юм уу? Тэгээ бодит жишээн дээрээ ер нь хүмүүс айгүйх нөгөө анзаарахгүй өнгөрцөн байдаг шүү дээ. Тэгэхээр өөр тохиолдсон нэг бодит жишээ мэдрэмжээ яринөө хэмээн мөгццрэл микрофоны өмнө урж байна. Мөгццрэлийн. За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. За надад нэг ийм зүйл тохиолдож байсан ковидын үед зүүдэнд нэг гадаад өрхтэй эмэгтэй гартаа тариа барьчихсан төхөж ирж гин гэж. Тэгээд надад ийм айдас түгшүүр мэдрэгдээд би тэндээс ингээд цухтаад холдож гин гэж зүүдэлжсэн. Тэгээд удалгүй вакцины тариулах хүн болгонд л вакцины хийгдэх талаар яригдчих эхэлсэн. Тэгээд би энэ вакцины хийлгэж болохгүй юм байна гэдгийг сануулжээ гэж зүүдээ тайлаад тэгээд тухайн үед нь вакцины хийлгээг өнгөрч исэн. Дараа нь бас удалгүй нэг ийм зүйл зүүдээр бас орж ир сануулсан. Энэ нь болохоор ажил амьдралдаа өөрчлөлт оруулахыг сануулж тэр үед нөө маш их ачаалттай өглөө гараад орой ирдэг тийм ажилттай байсан. Тэгээд манайх 2020 онд байраа зараад хотчлолтоо солдоод нүүж исэн. За тэгээд энэ хүртэл замчилж ирсэн ухамсар сүнсэндээ талархлаа. За маш сайхан товчхон хариулт өглөө. За ер нь бол ухамсар сүнс гэдэг зүйл бидний урд нь ярьж хөвшсөн байсан хэллэг бол нөгөө зүн мэдрэмж. Уян айгу мэдрэмж өндөртэй. Уян энэ зүйлийг ингээд зүүдлэхээр ингээд айгуух одоо нөгөө биелдэгч гэдэг юм уу те. Өндөр мэдрэмжтэй хүн гэдэг. Мэдрэмж зүн талаас нь хүмүүс айгуух тайлбарлаад байдаг те. За тэгэхээр ерөнхийдөө бидний энэ цул физик бидний одоо махан бие гэж ярьдаг энд маань ухамсартай тэлэлт явагддаг, хөгжил нь явагддаг. Тэлэлт хөгжил нь зэрэг тэнцвэртэй явагдаад ирэхээрээ ухамсар сүнс юунд ч хүргэж, юуг ч bijүүлж болдог гэдгийг бид нэр одоо сайн ойлгож авсан баха. Тэгэхээр бид нар бясалгаал сүнсний хөгжил за үнэн мэдлэг 3 судар гэж ярьж байна те. За тэгэхээр би хамгийн сүүлийнхээ асуултыг ариун ахаасаа асууя гэж бодож байна. За яагаад үнэн мэдлэг юм бэ? За үнэн мэдлийн бясалгал нь ер нь юугаараа ялгараад байна? Энэ талаасаа асуулт тавиад асуултынхаа хариултыг ариун ахыгаа микрофоны өмнө урьж байна.
За бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. За би анх үнэн мэдлэгт гэдэг энэ судрыг олж авч уншиж үзээд дахин уншмаар санагдаж байсан. Тэгээ уншсан. За энэ үнэн мэдлэг судрыг уншсны дараа үнэн мэдлэг бясалгалд бас нэлээ хэдэн сар бас харсаа тэгж жоод орсон. Тэгээд үнэн мэдлэг бясалгалд анх ороод ухамсар сүнс гэж байдаг юм байна гэдгийг эндээс олж мэдсэн. Ухамсар сүнс маань хэдэн мянган Ариу ахын маань микрофон жоох мааслаад ах шиг байна тий. За тэгээ бясалгалын талаар нийт өөрийнхөө үзэл бодлыг өөр тохиолсон бодит мэдрэмж мэдлэгийг хаваалцж байгаа шар багийн 2 дугаар зуутын шар багийн гэрлүүдтэй талархлаа. Энэ нийтийн дахимд өнөөдөр мэдлэг мэдээлэлээ тэлхгээд ухамсарынхаа хөгжлөөр чиглүүлээд сүнсээрээ хөтлүүлээд нэгэн доор ороод ирсэн байгаа та нартаа бас талархлаа. За тэгээд ариу ах маань болохгүй бол шар багийн юугаа ингээд өндөрлөе доо. Тэгэхээр ер нь бол бясалгал гэдэг зүйл бол дэлхийд даяараа байдаг. Орон үндэснийхээ хөгжил цэцэглэлт хэв маяг бүх зүйлээрээ өөр өөрсдийн гэсэн хэв маягтай оруулаад бясалгал гэдэг зүйлийг үйлдээд хэрэгжүүлээд явд юм байна. Тэгэхээр миний одоо ойлгосноор олж мэдснээр манай Монголын нүүдэлчин ард түмэн ч гэсэн бясалгал гэдэг зүйлийг нүүдэл хийгээд за эрт дээр вэсэ бүх амьдралынхаа хэв маягт ашиглаж исэн юм байна. За тэгэхээр яадаг байсан гэхээр бид нар адуундаа явахдаа тий хээр гараад бид нар адуугаа манад одоо маш олон хоногор ингэ явдаг шүү дээ. Маш ингээд нөгөө түүрт явж гэж ярьдаг. За адуундаа явлаа гэл ингээд хээр адуугаа манад ингэ явж байхдаа тэр сайхан хангаа дэлхий газар шороон дээрээ түүдгийн галаан хасаагаад тий гал гэдэг зүйл бол байгалийн маш өндөр эрчим энергийг шингээсэн маш өндөр давтамжийг өөрөөсөө үүсгэж идэг зүйл байдаг. За тэгэхээр 432 Гц гэж яриад байдаг зүйл маань байгаль дэлхий буюу газар одоо тэр бүх тэр нөгөө онгом зэрлэгээрээ байгаа тэр байгаль дэлхийг хилдэг тий 432 Гц-т гараад хагаарт гараад сайхан төвлөрөөд ирлээ цэцлгаад ирлээ гэд ярьдаг. Тэгэхээр тэр галын өндөр давтамж 432 Гц-тэй нийлэхээрээ хүний оюун ухаан бодол санаа сэтгэл зүй бүх зүйлийг нөгөө бясалгалын хэмжээнд нь аваачиж идэм байна л да. Тэгээд нөгөө галаа хараад ингээд сууж хахад маш сайхан төвлөрөө байж хата. За нутаг орон маань их тунх байгаасай үр хөвгт маань ингээсэ за хөвгтөн гэртээ ингээ за иж явдаа талархлаа гэл ингээд тэр төвлөрөөд ингээд цэгцлээд бодолтой ингээд байж хата. Тэрийг бол бясалгал гэж хэлдэг байсан юм байна. Тийм маягаар жишээлбэл ингээд бясалгал Монголын нүүдэлчин ард түмэнд байсан юм байна. За тэгээ эзэгтэй нэр нь сүүгээс үлээд цайгаас үлээд галынхаа урд те 432 Гц-ийн давтамжийг агуулсан. Уртын одоо бидний өв соёл болж ирсэн. Уртын дуу байдаг шүү дээ. Тэр уртын дуугаа аялал цайгаас үлээл ингээд төвлөрөө сууж хат маш сайхан бясалгал болдог байсан юм байна. Тэгээд ингээд бодохоор Монголын нүүдэлчин ард түмэн бясалгалыг мөн адил өв соёл амьдралын ах уй хэв маягтай ашиглаж ирж байсан байх нэ. Тэгэхээр би ч гэсэн өнөөдөр бясалгалыг өнөөдрийн завгүй тэ ажил хөдөлмөр сурах боловсрах гэд маш олон зүйл дээр төвлөрсөн энэ нийгэмд ч гэсэн бид өөрсдийнхөө хөгжүүлж хэрэгжүүлж дээр нь мөн ухамсараа тэлж сүнсээ хөгжүүлж яах гэж ирсэн зорилгоо олж мэдэж хаашаа явах ёстойгоо мэдэж болох нэ. За тэгээд ухамсарынхаа дэлтийг хийгээд сүнснийхаа дуудлагаар
ороод ирчихсэн замаа эхлүүлсэн явж байгаа нийт гэрлүүдтэй цаашдаа ухамсараа тэлээд сүнсээ хөгжүүлээд явах зам нь дардан тэнцвэрээ хадгалаад төлөвшлөө эрхэмлээд сайхан хөгжих болтугай гэж өрөөгөөд дараагийн багтаа микрофоноо шилжүүлье. Талархлаа. За баярлалаа. Шар багийнхандаа баярлалаа. Бяцлал сэдвэр маш өргөн хүрээтэй маш тодорхой сайхан ярьж өгсөнд баярлалаа. За тэгээд ер нь одоо бяцлаглыг ярихад одоо тодорхой бас нэг ярихгүй байхын аргагүй нэг сансшгүй нэг хэсэг нь бол амьсгал байдаг аа. Зөв амьсгалах. Амьсгалаа зөв авах, амьсгалаа зөв гаргах. Тэгэхээр бид нар зөв амьсгалахаар яад юм бэ? Тэгэхээр зөв амьсгалж чадж байгаа хүн бол насаа уртцдаг байх нэ. Тэгэхээр бидний өвөг дээдс дээр үед зөв амьсгалын тухай ингэж хэлсэн байдаг юм байна л да. Бодол сэтгэлийнхэн одоо бохирыг амьсгалаараа ариусгаж бие сэтгэлийнхэн бохирыг бяцлаглаар угаав гэж ингэж ярьцгаадаг гэж. Тэгэхээр энэ үгнээс харахад бол монголчууд бяцлаглыг өдөр тутмын амьдралдаа ах уйдаа хэрэглэж ирсэн ийм сайхан төвхтэй ард түмэн юм байна. За үүгээрээ дамжуулаад одоо амар амгалан байж эрүүл урт наслаж одоо маш сайхан тайван сайхан амьдарч тий тансаг сайхан нутагта тайван амьдарч одоо 100 гаруй насыг насалдаг байсан байна бидний өвөг дээдс. Тэгэхээр бид өнөөгийн нийгэмд бол амьсгал гэдгээ ч мэдэхгүй, зөв амьсгалаа ч мэдэхгүй. Тэгээд юм л бол одоо ингэж өвдлөө, тэгж өвдлөө гэдэл ингээд зууж байна. За тэгвэл одоо зөв амьсгалаад насаа уртсах арга ухаан байна. Одоо бяцлагд байдаг юм байна. Тэгээд тэр дундаа одоо би үнэн мэдлэгийнхаа бяцлаглаас зөв амьсгалах арга ухааныг түрүүний нөгөө ганагийн ярьдаг шиг өөрийгөө мэдрээрээ гэдэг шиг бас өмнө нь буруу амьсгалдаг байснаа ухаарахгүй явсаар үнэн мэдлэгтэй орж ирээд зөв амьсгалахын ач тусыг маш сайн ухаарч буруу амьсгалдаг байжээ гэдгийг мэдж авсан. Тэгэхээр бид бол үнэн мэдлэгийн бяцлаглаас маш их зүйлийг сурж байгаа шүү. За ингээд ариун ах маань маш чухал зүйл ярих байсан. Техникийн саатал тохиолдлоо. За хүлцэл өчий манайхан дахин орж ирвэл ариун ахыгаа яриулнаа гэж бодлоо. За шар багийн гэрлүүдэд талархлаа. Одоо дараагийн ярих сэдвээр арга ухаан буюу дараагийн сэдв маань цэнхэр багийн гишүүд ярих байгаа. За цэнхэр бага микрофоны өмнө өрье. За та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн мэндээ солио байна. Арга ухаан сэдвэр манай багаас одоо өнөөдрийн ярилцлагыг өрнүүлнэ. Арга ухаан гэж яг юу хэлээд байна? Эхлээд ойлголтоо өгөх юм ээ. За тэгэхээр одоо өндөр дээд гэрлэн битэд маань тодорхойлохдоо арга ухаан гэдгийг одоо өөрийгөө олох, өөрийгөө нээх, хөгжүүлэх замыг хэлж байгаа бөгөөд одоо үйлдэхээс өмнө одоо ярихаас өмнө тэгжээж зөв гарцыг өөртөө олж тогтоох нь арга ухаан юм аа гэж одоо тодорхойлсон байдаг байна. Ахаа. Тэгэхээр эндээс үзэх юм бол өөр рүүгээ өнгийсэн хүн арга ухаанлаг гэдэг байх юм тийм үү? Нэг тийм яриа байдаг штэ. Хүн төрөлхтний түүхэнд суутнууд тархиныхаа 10% нь ашигладаг. Бус дэнгийн хүмүүс бол одоо дээд талны 5 хүртэл хувиар ашигладаг гэдэг. Тэгэхээр тэр ашиглахдаггүй байгаа хэсгээ бүрэн ашиглаж сурахын тулд бяцлаглаар хичээлдэг байна. Монголчууд одоо ер нь одоо альваа тийм одоо ажигч гарахаа их арга ухаанлаг юмны одоо учрыг сайн олдог онцлогтой юм ард түмэн. Ер нь одоо Монгол ах маань тэр чигтээ бяцлал байсан юм байна гэж би бол бодоод байгаа. Тэгээд юу вэ гэхэлэр цэвэр байгалийн жамыг даган амьдарч одоо малаа хариулж явахдаа тэнгэр хангаа орон хангаагаа одоо шинжээд айргаа бүлж явахдаа хүртэл одоо доод талд 3000 удаа хүртэл ингээд бүлжиж маш сайхан айргаа гаргаж авдаг. За мөн одоо шар тусаа хайлж байхдаа үйлээ уралж байхдаа хүртэл ингээд маш сайн төвлөрч чаддаг байжээ. Тийм биш үү тий. Өнөө үед бид нар үнэн мэдлийн бяцлагалд орсноороо ухамсар цэнцтэйгээ холбогдож
альва шийдвэрүүдээ гаргахдаа сайтар бодож тунгааж байж шийддэг болсон байгаа. Өөрөөр хэлбэл дотор хүнтэйгээ ярилцсан гэдээ аав ээж нар ярьдаг шүү дээ. Тэрхүү дотоодоосоо гарсан шийдвэрийг ил ухаантайгаа хослуулж байж гаргасан шийдвэр нь 10% ухаанлаг бөгөөд ямар зөв байд юм бэ нэ гэдгийг үнэн мэдлэгээс бид нар таниад байгаа. Яг зөв. Тэгээ монголчууд маань одоо мөн бас эртнээс одоо аливааг одоо бодож тунгааж одоо хариулдаг байсны тод жишээ бол одоо дөрвөн зүг зүгээр шүү дээ тий. Одоо бас 7 хэмжээ нэг огтл гэж одоо юу ихтэй одоо энэ нь болохоор 7 удаа маш сайтар тунгааж нэг удаа зөв үлдээ гэж ингээд өөр хүмүүстэй өнөөгийн бид надад сургаж байгаа юм л да. За одоо гэтэл одоо хүмүүс бол одоо тийм бодохгүй түргэн хариулдаг дотоодоос тийм холдсон санагддаг байхгүй. Тэгээ бас тий дөрвөөс дуурсан хөөний амгалдан гэж юм сургасан байдаг. Тэг зөв буюу одоо 70 ухааныхаа одоо хилэмжийг ил ухаанаар одоо тунгаан бодож өөрийгөө сонсож мэдрэмжээ дэвшиж удмаар одоо хүмүүсээс сэргэж хамт өчгөн одоо зөв амьдрах одоо арга гоё байна гэж одоо ойлгож байгаа. Үнэн мэдлэг маань Монгол уламжлалт одоо өвгдийн ухааны нүүгийн бит одоо арга ухаанлагаар заасгаж амар амгалан амьдрах замыг бол нээж өгч байна л та. За үнэн мэдлэгт бид нар маш олон янзын арга ухаанууд судалж байгаа. Эндээс дурдах юм бол ухамсарт сүнс түүнийг мэдрэмжтэй холбох арга. За энергийг хувиргах, хадгалах, нөхөх, орчны энергийг ашиглах гэх мэтээр за мөн сүнсээ хөгжүүлэх аргуудад суралцж байна. Идэвхтэй бактериар өчнөө эдгэх аргуудад суралцаар байгаа. За мөн бодлыг удирдах, бодлоор нөлөөлж сөрөг зүйлсийг эргэж хувирах гэх зэргээр маш олон аргуудад суралцаар байна. За одоо тэгвэл арга ухаанлаг байснаар ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг ярилцгаая тийм ээ. За тэгээ ингээд манай багийн гишүүд маань суралцж байгаа арга ухаануудаа өдөр тутамдаа ер нь яаж хэрэгжилж байгаа нь сонирхолтой санагдаж байна л та. Одоо өнөөгийн стресстэй нийгэмд та бүхэн маань энэ арга ухаануудаа ашиглаад хэрхэн асуудлыг шийдэж байна вэ? Хин хариулах уу? Туяа гэдэг. За яриа сонсогдож байгаа хаа гэж бодож байна. За сая асуултанд би өөрийнхөө туршлагаас хуваалцмаар байна. Би Японд 5 сарын сүүлээр ирээд яг оффист ажиллаж байгаа. Тэгээд ээлдэг сайхан хүмүүсээс аягүй ихийг сурна гэж их өөдрөг ирсэн чинь яг бодит байдалтай бүр эсрэгээр байсан. Манай захирал ер нь 70 настай их хөдөлмөрч юм. Тэгээ хамгийн гол нь тийм хөдөлмөрч хүмүүс үнэхээр бүдүүлэг яриатай эргэн тойрны ажилчид ер нь их замтай аягүй тийм алтаар бүгд ингээ анханасаа шууд мэдрэгдээд эхэлсэн. Тэгээ мэдгүй хүнийг ер нь их доошо хийдэг хүмүүс юм бах та гэж би бодсон. Би огт ажиллаж байгаагүй салбар дээр хэлний бэрхшээл гэдэг аягүй олон дутагдaltaй байх нь угаасаа мэдээж хэрэг байхад намайг бол захирал шууд л би чамд ийм чухал мөнгийг цалин болгож өгч байхад чи энд юу хийх гэж ирсэн? Юу ч хийж чадахгүй байна. Чи ер нь Япон хэлээр хичээлж байгаа юм уу? Юу хийх гэж ирсэн гэх мэтээр намайг бүр хэлэх нь инүүхэнд бүр тэгээ байнга хашгирна. Чамтай юусоо яриа болохгүй байна. Чи юусоо ажил хийж чадахгүй байна гэд амар ууралж хашгирна. Сүүлдээ би бүр захиралтайгаа нүүр тулах нэтгээл ингээ ярихаас жоохон цугтах шинж ингээд ороод ер нь сэтгэл жоохон ингээ эмзэглэх гээд эхэлсэн л дээ. Өөрийгөө бүр юу хийч вэ? Би ер нь яах гэ Японд ирч вэ гэд бүр харамсах сэтгэл төрөх гэж ер нь ихэлсэн. Тэгээд сүүлийн нэг бүтэн сайнны ярилцлагуудад манай дээд гэрлүүд багш нар ярилцлага хийдгэлтэй. Ярилцлага хийхдээ эргэн тойрныхоо хүмүүсийн энергийг хэрхэн цэвэрлэх тухай техникийг маш сайхан техник зааж өгсөн. Тэрийг сонсож байхдаа ерөөсөө би хийж үзэхээр шийдсэн. Тэгээд ингэж болохгүй сурч байгаа арга техникээ ашиглаад ер нь өөрийгөө хамгаалыг нөхцөл байдлыг өөрчлөхийг шийдээд тэр ярилцлагаас нэг 2-3 хоногийн дараа байна уу да яг төвлөрд суугаад эхлээд гаднаас ирж сүрэг энерги урсгалыг би хаасан. Одоо ийм сүрэг энергийг би ерөөсөө хүлээж авахгүй. Түүний дараа захирал одоо бусад хамт ажиллаж байгаа Япон хүмүүс эрлийг ашиглаад энергийн цэвэрлэгээ хийсэн. Багш нарынхаа дээд гэрлэн мэдүүдийнхаа зааж өгсөн арга техникээр тэгээд сүүлд нь одоо яг манай энэ эргэн тойронд маш их модтой. Тэгээ моддын энерги нь бол ингээд айгүй мэдрэгддэг их гоё надад таалагддаг. Тэгээд моддын энергийг ашиглаад бодлороо үг дайсан.
Японд ажил хийж суралцах гэж ирсэн. Зүгээр л нэг бусдад оромжлуулж дээрлэхүүл гэж ирээгүй. Япон хүмүүс та нар өөрсдийнхөө үүргээ ухамсарлаад надад юм заах ёстой бол тэрийгэ зөв зүйтэй ёс суртахуунтайгаар заа. Ингэж би яг хэлж моддын энергийг ашиглаад ингээд бодлоор шууд ухамсартна үг дайсан. Тэгээд үнэхээр дараагийн өдрөөс нь эхлээд өнөөдрийн хүртэл захирал бүр надад нэг ч удаа ёс бус харьцан битгий бүр нэг ч удаа хашгираагүй. Намайг мэдхгүй юм асуу, юуны төрөнд асуу, нэгтэл эргэн тойрныхан завгүй байх нь хамаагүй гэж хэлсэн. Тэгээ манай байгууллагын бүр менежер ихч надад ингээд одоо бүр ярианы юм лист гаргаж өгсөн л та. За ийм хүнтэй ярихдаа ингэж ярина шүү. Энэ үгийг хэрэглэж болохгүй шүү гэд. Манай үйлдвэрийн дарга бүр 3 хоногийн өмнө нь да яг намайг нөгөө харилцагч байгууллагатайгаа яг ингээд юм нэгтлээд асууж байгааг сонсчаад Эрдэнэ чиний саяны хэлсэн үг чинь Япон ингэж хэрэгэлдэггүй. Бид нэр ингээд үйлчилж байгаа байгууллага учраас энэ наад үг чинь бусдад ингэж ойлгогддог юм байна гэд ингээд бүр яг миний хүсэн хүлээсэн зүйлс бүр яг тэр чигээрээ миний үг дайсан бодол маань одоо яг тэр чигээр иргэд миний амьдралд хэрэгжээд эхэлсэн. Одоо яг Японоыг зөв зүйтэйг нь бүр надад заагаад эхэлсэн. Дээрээс нь харилцаа маань маш эерэг айтайхан болоод эхэлсэн. Тэгээд энэ бүхэнд би маш их ухамсарсансэндээ үнэхээр их талархаж байгаа. Үнэн мэдлэг бясалгалд орж суралцаж багш дээд гэрлүүдийнхаа зааж өгсөн дасгал техникээр ингээд амьдралдаа өөртөө тустай, ашигтай болж өөрийгөө бас хөгжүүлж чадж байгаадаа үнэхээр их урамшиж байгаа. Маш их баярлж байгаа. За миний жишээ юм байна. Сонссонд бүгдэнд нь баярлалаа. За үнэхээр сонирхолтой түүхэн. Тэгэхээр энэ маань харилцааг зохицуулахдаа зөв энергиэр ухамсарт нөлөөлөх арга амжилттай ашигласан байна тийм ээ. За тэгвэл дотор хүн буюу ухамсар сүнсээ мэдрэх одоо ямар арга байдгийг бэ тийм ээ? Энэ тал дээр одоо багийнхнаас хариулт авъя. За энэ дээр би хариулъя. Энэ ухамсар сүнс гэдэг яриад байгаагийн ухамсар гэдэг нь эхлээ нэг жоохон урд нь ярьсан юм жоохон тодруулаа хэлчихье. Ухамсар гэдэг нь одоо сүнстэй хамт байдаг санамж буюу 5 метрүүгээр хийж байгаа мэдээллийг тарих боловсруулаад бодлууд болгож гаргадгаас өөр одоо хүмүүсийн хэлдгээр даалт ухамсар зүүн совин гэж ярьдаг тэр зүйлийн тухай ярьж байна л да. Энэтэй холбоотой өөрийнхөө нэг жишээнээс ярив. Би булганд амьдарч байхдаа нэг удаа яг бодтой юм шиг маш тод зүйлсэн. Аймгаасаа гараа явжсэн чинь урд нь огтойж байгааг нэг шинэ хот таарлцсан. Тэгээд орж үзээд барилга байлуунжинд сонирхоод бүрхийдсээр нүртэл ороод ямар гоё газар вэ? Энд амьдрах юмсаа гэсэн хүсэл төрөөд тэгээ сэрэнгүүтээ шууд их нэртэй ярьжсэн л та. Тэгсэн чинь төд бодлого эхнэрийн хот руу шилжих ажлын шалгалт зарлагдаад тэгсэн чинь эхнэр нөө шалгалтандаа бэлдээгүй энэ удаа өнжих гэхлээр нь би нөө зүүдээ санаад эхнэрээ ятгах чагаад шалгалтыг өгүүлсэн. Тэгээд үр дүнд нь одоо манай гэр бүл Яармагт шинэхэн хотхонд амьдарч байгаа. Энийг ухамсарт сүнс маань зүүдээр дамжуулж зүүдэнд хилж чиглүүлж өгсөн юм байна. Тэгээд тэрний үр дүнд нь одоо би энэ үнэн мэдлэгт явах боломж маань бүрджээ гэж дараа нь ойлгосон. Тэгээд энийг бас монголчууд хэлдэг штэ. Зөнтөө зүүдээ манах гэдэг тэгж ярьдаг. Ийм ухамсартай холбогдох арга байна. Тэгэхээр одоо энэ нэрээс харахад бол одоо ухамсар сүнс нь зүүдээрээ одоо мэдрүүлэх аргаар уянгаг чиглүүлсэн байх юм шүү дээ тийм ээ. За тэгэхээр уянгаас дахиад нэг асуулт асууя. Ухамсар сүнснээс одоо тийм тусламж хүсэж байсан мөн одоо ямар нэгэн асуудлыг одоо шийдвэрлэж байсан тийм тохиолдол. Наадхан дээр чинь болохоор би ингээд миний ажил мэдлэгийн ажил мэргэжлийн онцлогоос болоод би нэг байнга жижиг асуудлуудыг шийдэх гарц гаргалгааг олох шаардлагатай болдог. Тэгэл заримдаа гаццангууд нь нөгөө асуудлаа бодож агаад
Тэгээд бясалгаж суугаад бодлого төвлөрөө сууж яхад шин санаа, шийдлүүд орж ирдэг л дээ. Энэ тэнгууд энийг болохоор одоо ухамсараа бодолтойгоо холбох арга гэж байгаа байхгүй. Энийг бол би ажилд байнга хэрэгэлдэг. Бас нэг өөр хэрэгэлдэг арга байна. Тэр нь болохоор би нэг одоо нэг сургалтанд суух хэрэгтэй болоод тэгсэн чинь төлбөр нь баггүй хэмжээтэй байсан. Тэгээд гэр бүлийн хамт хэлэхлээр зөвшөөрөхгүй эсэргүүцэхгүй байх гээд ухамсарт сүнстэй хэлээл бүтээж өгөрэй гэж хэлээдсэн. Тэгсэн чинь яг сургалт эхлэхээс нэг 2-3 хоногийн өмнө асуудал маань шийдэгдээд сургалтаа амжилттай дүүргэсэн. Тэгээд тэр энэ аргыг бас манай одоо энэ ангийнхан маань их хэрэгэлдэг юм байлээ. Одоо үүлэнд явмаар байна. Явж ийн гээд ухамсарт сүнсэндээ хэлээд тэгэхээр дээгэр мэтгэд явцсан байд юм а гэж олон хүн ярьж байгааг сонссон. Тэгээ эндээс би харж байхад ер нь хүмүүс бусдаас тусламж хүсэж яхаар өөрийнхөө ухамсараас тусламж хүсвэл дараа нь бусдад элдв янзын өөр ширэнд орохгүй их хэрэгтэй байна. Ухамсарт сүнснээсээ хүсэж яах нь илүү юм байна гэж ойлгосон. Тэгээд ер нь бол одоо бол яг тодорхой сэдвийн хүрээнд л манайхан ярьж байна л да. Арга ухаан, бясалгал гэлээ. Ер нь бол үнэн мэдлэг маань ер нь орчлон ертөнцийн талаар энэ бүх зүйлийн талаар цогц ойлголт өгдөг. Тэгээд хувь хүн өөрөө ур чадвараа хөгжүүлэх олон янзын арга ухааныг зааж өгдөгт нь бас үнэн мэдлэгтэй талархаж явдаг шүү. Баярлалаа. Баярлалаа тийм шүү. Манайхан одоо ийм сайхан арга ухаануудад суралцж байгаа нь санагддаг байна. Одоо дэлхийн нийтээр хоол хүнснээс болж маш ихээр өвчлөж байна. Монголчууд маань ч ялгаагүй. Тэгэхээр үнэн мэдлийн бясалгалд зөв хүнслэх арга ухаанд суралцдаг байгаа. Энэ талаар сарангилагч маань яриач. За. Үнэн мэдлэгийнхаа гэрэл гэгээлэг хамт олонтоо энэ үед агшны мэндийг хүргэе. За би үнэн мэдлэгт орохоос өмнө кофе их уудаг хүн байлаа. Ажлын онцлогоосоо болоод. Өөрийгөө кофенаас гарна гэж урд нь бодож бас төсөөлж байгаагүй. Гэтэл одоо өдөр бүр өөрийгөө ялж би чадна гэдэгтээ итгэж кофенаас гарчихсан байна. Мөн кофенаас гарсныхаа ачаар өөрийнхөө нэг унгаагчаа олж мэдсэн. Кофенаас би гарч байгаа гэж хэлээд байхад за зүгээрээ кофе өгөөд идэг найз хүн байна. Надад кофе бол ухамсар сүнсний хөгжилд ялангуяа боргоцоо булчирхайн хортой хүнс юм гэдгийг бол ойлгож мэдэж авсан. Тэгээ ухаарсан. Үнэн мэдлэгт орсноор бид бол эрүүл зөв хоолтон шилжээд явцгааж байна. Мөн миний хувьд бол агаараар хооллож туршиж үзэхэд бол биед маш таатай хөнгөн бас татгалан мэдрэмж төрж байсан. Сонирхолтой байсан. Иймээс өөрийнхөө ухамсар сүнсэндээ үнэн мэдлэгийг хамт олонтоо үргэлж талархаж байгаа. Баярлалаа. За энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За хоол хүнсний талаар би бас өөрийнхөө бодлоо хуваалцъя. За сүнсээ хөгжүүлж ухамсараа тэлэхэд хоол хүнс маш чухал. Гэтэл бидний амьдардаг материалын ертөнцид бол хүнс бүрэн хөтөлбөрчсөн байж идэг. Тэгэл элсэн чихэр, цагаан гурил, цагаан будаа бүх төрлийн эний өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд, арх, за газтай ундаа айцын давтам дагуулсан махан бүтээгдэхүүнүүд гээд маш их хортой хүнснүүд байж идэг. За тэгэхээр зөв хооллохын тулд гэртээ өөрийн гараар хоол хүнсээ бэлтгэж хэрэглэх, олон амтлагч хэрэглэхгүй байх. За 432 гээр загуулсан байгалийн үр жимс самрыг хэрэглэх. Газрын хөрсөн дээр нарны гэрлээр дэмжигдэн ургасан хүнсний ногоо
жимс бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх энэ зөв хооллолт болдгоо. За зайлшгүй дэлгүүрээс худалдаж авах шаардлага гарах юм бол одоо жишээ нь орц найрлагын дээр нэрвэлцсэн тохиолдолд өөрийнхөө дотоод мэдрэмж ухамсар цөмснээсээ асуухад хамгийн тохиромжтой байдаг. Дотроос эсэргүүцэн дөрвөөцөн мэдрэмж төрүүлж явах юм бол энэ хүнс тохирохгүй хүнс байж таардаг. За тэгээ энэ аргыг би цэвэр зүгийн бол худалдаж авахдаа байнга хэрэгэлдэг. За та бүхэндээ талархлаа. За. Зөв үнэлэх нь одоо бидний ухамсар сүнсний хөгжил одоо маш юм үр дүнтэй байдаг байх нь шүү дээ, тийм ээ. За энергийн талаар судалж түүнийг хувиргах, нөхөх хадгалах аргууд байдаг гэдгээр дурдсан да. За үүн дээр манайханд ямар жишээ юм? За би энэ дээр өөр тохиолдсон нэг жишээг төрөлдөөд яриадах юм. Одоо би ингээд ээлжийн амралтаас орохоор ингээд 300-400 мэйлд дарагдсан байдаг байхгүй. Тэгээ тэрийг уншиж зарцуулахад ерөнхийдөө нэг хагас өдөр болдог. Тэгээд ар дээр нь ингээд маш их ядарчихсан, нүд бүр чилээд ингээд цаашаа баг үргэлжлүүлж ажиллах нэлээд ядарсан байдаг. Тэгээ үнэн мэдлэлд орсныхоо дараа нөгөө орчны энергийг ашиглаж болжийг суралцаад өөрийнхөө энергийг хадгалаад энэ жилийнхаа амралтаас ормогцоо нөгөө орчны энерги хадгалаад энэ үйлдэлийг хийж үзсэн. Тэгсэн чинь одоо ингээд хагас өдрийн дараа гэхэд би бүр ямар ч ядрал байхгүй, нүд маань огт чилж ядраагүй. Тэр өдрөө дуустал маш ирч хүчтэй байж чадсан. Тэгээ энэ маань бас үнэн мэдлэгт суралцсанаар бид нар энэ амьдрал ахуйдаа бас энэ арга ухаануудаа маш амжилттайгаар ашиглаж чадж байгаа мэн гэдэгт талархаж ирсэн. Сонирхолтой жишээ шүү, тийм ээ. За тэгэхээр бидний бодол маш хүчтэй байдаг юм. Бодлоор бүтээчих болд юм бэ? Бодлыг хувиргачих болд юм бэ? Энэ талаар манайханд ярих зүйл юу юм? За би энэ дээр нэг жишээ ярья. Энэ 7 хоногт болсон байхгүй юу? Одоо нэг хүүхдүүдийн сургуулийн амралт эхэлсэн байгаа нөгөө би даалтын 7 хоног гээд. Тэгээд нөгөө хүүхдүүдэд нөгөө үзүр үзүүлдэг. 2-3 үзүр бас үзүүлсэн. Тэгээ нөгөө хүүгийн ангийнхан болохоор ганцхан паласт жүжиг үзнэ гээд манай хүүхд болохоор нэг дунд ангийн хүүхэд ерөн сургууль гэр хоёрын хооронд л явдаг. Тэгээд ганцхан палас болохоор сургууль явдаг зүгээс нь эсрэг зүгт байдаг болохоор нөгөөдгөө би бас өөрөө тодорхой мэддэггүй нэг ганцхан палас ч одоо хаана мэдэх юм бол гээд. Тэгээ манай хүүхд болохоор автобусаар явчихдаг юм билүү гээд тэгсэн. Тэгээ би өөрөө мэдхгүй газар л хүүхдээ бас тэгж нэг автобусанд суулгаад аль бодол дээр яаж буугаад хаашаа явахыг мэдэхгүй болохоор нэг найдваргүй санагдаад хүүхдээ ерөөсөө өөрөө өргөж үгүйгээд бараад явсан. Тэгээд замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа л гинт саналаа да нөгөөд чинь. Нөө дугаар хязгаарлалттай өдөр гарцсан байдгийн. Тэгсэн чил нөгөө олон шинээр тавьсан камерууд чинь замын туршид зүгээр араасаа игнээд учиргүй олноороос эрийгээ байж идэг юм байна. Тэгэл бодонгууд чинь хамгийн түрүүнд нөгөө бид нар чинь өөрсөндөө нөгөө анхан шатнаас ихсүүлээл өдөр тутамдаа бид нар нөгөө хамгаалт хийдэг. Тэгээ хамгаалтынхаа гадуур нөгөө бид нар чинь үл үзэгдэх ялцсан нөгөргөө бас нөмөрдөг штэ. За тэрнийг аль дахин бодлороо бүтээгээл bijүүлээл тэгэл явсан. За тэгээ зарим нэг үед нь болохоор нэг арийнхаа машинтаа нилээн ойрхон тулж очиод за тэгээд арын машин, уртлын машин нилээн тасарсан үед болохоор за одоо дүүрсэн хэрэг гээл. Тэгээ нэгдүгээр игнэнд явж байхад чинь нөгөө камер урдаас ч байх юм, ардаас ч байх юм. Зөндөө олон камер. Тэгэл нөгөө үл үзэгтэй ялцсан нөмөргөө итгэвчүүлж гин, бүр 3 давхарлж гин, бүр одоо bijээрээ гэл ингээл дувт бодож явсан. Тэгээ гэртээ ирчээд оройн 8 цагийн хичээл орж гинэ. Манай ангийнхан байна. Тэгээд ангийнхнаас асуулаа. За нөгөө замын хөдөлгөөний дөрөв зөрчих юм бол торгуулч хэдийн хугацааны дараа ирдэг байлээ л гэсэн чинь манайхан ер нь нэг цагийн дараа нас л ирчдэг шүүл гэж байна. Би болохоор өглөө 10 өнгөрөөд гарсан байж идэг 8 цагийн үеэр торгуул ирээгүй. Тэгэл баярлал. Тэгснэ. За ер нь ингэж эрт баярлаад яах вэ? Маргааш нөгөөдрийг нэг хүлээе да гэд. Тэгэд маргааш нөгөөдөр байтгаа өнөөдөр бүтэн сая өдрийн байдлаар 4 өдрийн дараа надад ерөөс огт торгуул ирээгүй байж байна. Тэгээ нь бол үнэхээр гайхамшигтай байгаа үсттэй.
За бид нар болохоор үнэхээр ингэж нөгөө бодлоор бид нар нөгөө bijүүлэн бүтээх угаасаа биднэрт л энэ чадвар байдаг. Ухамсар сүнстэй биднэрт л байдаг. Тэгэхээр энэ арга ухаан одоо энэ үнэн мэдлэгтээр сурснаар энэ болгон чи үнэхээр ажилтдаг бүр болдог бүтдэг нөгөө бодит бус дээр хийсэн энэ арга маань ч гэсэн бодит амьдрал дээр ингэж нөлөөлдөг нэг тод жишээ. Тэгээ нэг та нартай сонирхоллоо. Тэгээ ер нь өдөр болгон л гайхамшиг үргэлжилсээр л байдгийн байна. За нэг миний дараагийн ярих хүн байвал жишээгээ ярьж болно. За бүгдэнд нь энэ өдрийн амар амгалан айлтгая. Үүнээр би бас өөрийн кейсээ хуваалцмаар санагдлаа. Тэгээ саяхан бас миний баруун нүдний ойр нэлээд том хүрээтэй юм хатаг гарсан. Тэгээ би үүнийг Европ эмчилгээг дотроос нь ч гаднаас нь ч хэрэглэхгүйгээд эдийн эмчилгээг хэрэглэнэ гээд. За тэгээ эхлээд бол шээсээр угааж, шавшиж үзлээ. Гурлын цавуугаар бас сурвалах гэж бас үзлээ. Гүйцэд гарахгүй бас нэлээд олон хоног. Тэгээ яах вэ гэж идэл дотроос эмчэд очиод шахуул гэсэн юм мэдрэмж орчирсан. Тэгээ эмнэлэг рүү явж байхдаа Ласын мард номноос уншиж байсан нэг аргыг уншиж үзмээр санагдаад. Тэгээ яг эмчээр ингээ шахуулж байхдаа тухайн тэр нөгөө нэг зовироо биеийнхээ одоо бүх хэсэгт ингээд тараагаад миний өвдөлт одоо надад ямар ч тийм өвдөлт бол мэдрэгтэйгүй айгүй гайхалтай. Тэгээд ер нь бол энэ бодлоор энэ биеийн өвдөлт энэ зовирыг мэдрэхгүй байж болдгийм байх гэдгийг бол тухайн үедээ бас мэдэж бас жигсэн. За баярлалаа. За баярлалаа. Тийм шүү. Одоо итгэлтэй бактерийн тусламжтайгаар манайхан дотор одоо хүүхдийнхээ ханиадыг эмчилсэн, шүд болон бусад хүчнүүдэд ангаасан гэдэг тэрж байтугай урт хавдраа эмчилсэн, хавдрын өсөлтийг зогсоосон гэдэг олон тохиолдолд гарцаар байгаа. Тийм шүү. За би энэ дээр нэг жишээ яригдаад өөр тохиолдсон. Энэ бол айдастай холбоотой жишээ. За би одоо үнэн мэдлэгт ороод удааг байхдаа хэвлийн үндийн хаалганд орсон. За орохоос өмнө бол их дотор айдастай байсан. Тэгээд энэ хаалганы цагийн ойртох тусам ерөөсөө юм дотор юм гоолт ингэ чичрээ салахгүй. Тэгээд гар салганаад өвдөг хүртэл чичиж байсан л та. Тэгээд тэр хаалганд орохын өдрийнхөө яг өглөө нь болохоор би нөгөө багшаас асуугаад ингээд айдастайгаа хэлжсэн байхгүй. Тэгэхэд бол надад чи амар амгаланд оршоорой. Юу ч гэдгийг бодоорой тэгжсэн. Тэгээд яг хаалганы одоо орон дээр гарах үедээ багшийн хэлснийг санаад тэрийг хэрэгжүүлсэн. Тэгээд өөртөө амар амгаланд орш гэж команд өгөөд дотроо одоо маш сайхан уртаар 3 удаа амсгаа автал нөгөө нэг салглаад байсан чичрээ дотроо ингээд твдээд байсан. Тэр маань өсөв ормөргүй алга болсон. Хайшаач мал болсон. Тэгэл нэг мэдсэн чи сэрээрээ гэд нэрээр манд дуужсэн юм чинь. Тэгээд хаалга амжилттай боллоо. Одоо сэрээрээ гэд тэгжсэн. Тэгээд энэ бол одоо миний одоо айдастайгаа одоо айдсаа даван тулсан бас нэг юм арга байгаа. Тийм ийм аргыг зааж өгч байгаа одоо багш нартай бол маш их талархаж байгаа. За энэ нэг жишээ. За тэгэхээр ухамсарт сүнсээ сэрэж бяцлаглаар суралцсанаар одоо манайхны янз бүрийн ур чадварууд нэгдээд байгаа. Энэ дээр манай саран гэрлэгчийн маань шүлэг бичих чадвар удам нэгдэж хөгжиж байгаа талаар ярьдаг. Тэгээ сараа хичээгээ урьж байна. Баярлалаа. Хүүхд толбод үрстэй. Хязгаар үгүй ертөнд хисаанд нуугдсан сууд минь хүмүүний төрөлхтний дунд хүн чанарын оргил минь эртнээс дүүгээ хүртэл ижлэн үгүй ондоошил минь өндөр дээд гэрлүүдтэй үртэд сонгогдсон үрс минь чандын чанд ихийн чагнаархан суугаа нялхас минь үнэн ганцхан л байдагт үйлдэж итгээд үзээрээ бодол хаасайгүй байдгаас хурдан залхаж арилгаарай. Өндөр дээд гэрлүүдээс болгосон үнэн мэдлэг сударт өгүүлснээр итгэл сэтгэл ухаарал үйлдэлээр ухамсраан дэлж энергийн өсгөн сүнсийн хөгжүүлээд хүмүүн төрлөختнийг манлайлцгаа хүүхд толгод үрс минь гэжээ. Маргааш дараа гэж хойш тавилгүй
Манай үнэн мэдлийн замаар гэрчдэрээ дахин олдшгүй энэ агшны ганцхан боломжийг даамай шийдэж атгаад аваарай та. Үйл үйлдэхээс болоод гацсан дэвших явцыг үлгэрч шээчээр та үйлдэж түүчээлээрээ үнэн хайр ухаан гурвыг цогцлуулан гэгээрэлд хүрч их орон их дэлхийг авраарай та. Талархлаа хүндээ. За Цэнхэр багийнханда баярлалаа. За бид ер нь арга ухаангүйгээр цаашаа явахгүй болсон ийм нийгэмд одоо амьдарч байгаа. Тэгэхэд бидний хүүхдүүд ийм нийгэм ирнэ гэдгийг мэдээд бас зүрх зүгээр бид нарт үлдээсэн байдаг юм байна. Аргагүй хүн бол аргатай хүний идэж гэж ингэж зүрэг бичиж үлдээсэн байдаг юм байна. Тэгэхээр бид бол үнэн мэдлэгийнхаа бяцлаглаас өдөр тутамдаа арга ухаанаа суралцаж өөрийнхөө амьдрал ах уйдаа хийж хэрэгжүүлсээр маш сайхан одоо мэдрэмжийг авч ингээд цаашаа урагшилж явдаг. Тэгэхээр арга ухаангүй бол одоо бусдын хоол болох нэ. Энэ хүнд хэцүү нийгмийг даван туулахын тулд цөөн цаг гэж ярьж байгаа. Энэ зүйлийг даван туулахын тулд арга ухаантай байгаарай гэдэг үг дээдсэн маань сургацсан байхад бид өнөөдөр бэлэн ингээ сайхан биднэрт арга ухаан заагаад өгөх багш нар ийм сайхан бяцлал байхад та бүхэн маань одоо номоо аваад уншсан хүмүүс маань ямар нэгэн бяцлагалд орохын гээд хайж ирэл хийлж байгаа бол бас одоо бяцлал яг яадгийн болоо гэд мэдэхгүй байгаа бол манай хамт олонд одоо нэгдэж энэ сайхан гэрлийн замаар замнаарай гэж хэлэх байна. За дараагийнхаа багийг урья. Ногоон багийн хөтлөгч гэрэл гэгээгээ урьж байна. Гэгээгч маань ярьж гин үү? Сонсогдохгүй байна. За сонсогдож байна уу? Амтаас сайхан Сонсогч байна. За техникийн саатал жоохон энэ өнөөдөр гарч явах шиг байна. За уучлаарай. Эхнээс нь яриа би ганцаараа ярьсан байна. За энэ өдрийн амар амгалан бүгдэнд нь айлтгая. Би 2 дугаар зууны хэрэглэгээ байна. Тэгээд манай багийнхан өнөөдөр мөн чанарын талаар одоо сайхан ярилцаж хилцэхээр бэлдэж өндөр гэрлүүдийнхаа өгсөн буулгасан ном зохиолыг бас бус зүйлүүдийг бүгдийг судалж хилцээд ингээд та нартайгаа санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Тийм тэгээд ер нь одоо ингээд мөн чанар гэж юу юм бол энэ ойлголт нь хүн төрөлхтний хувьд хэр чухал юм бол энэ талаар манай багийнхан маань санал бодлоо хуваалцахыг урьж байна. За тэгэхээр би энэ мөн чанарын талаар бас хайж үзсэн. Ийм тодорхойлт байна. Мөн чанарын тодорхойлтыг монгол хэлний толинд ингэж тайлбарласан байдаг. Мөн чанар гэдэг нь ямар нэгэн юмны дотоод агуулга, уг чанар бусад зүйлээс ялгагдах онцлог гэж хамгийн ерөнхий хариулт байдаг ч ерөнхий утгатай дэлгэрэнгүй тайлбар мөн энэ ойлголтын ач холбогдлын талаар бичсэн бичвэр ер нь олдсонгүй. Харин тийм билээ би бас нэлээ хайсан энэ талаар. Тэгээд ер нь яг мөн чанарын тухай тэр дундаа ингээ хүн гिच бод галын мөн чанарын талаар хариулт бараг олдохгүй лээ. Гэхдээ бидэнд болохоор дээд гэрлүүд
маш их мэдлэг өгсөн байгаа. Энэ дундаас яг энэ мөн чанарын талаар дээд гэрлүүд маань юу гэж тодорхойлсон байдаг юм бол доо. Ганбата юу энэ талаар уншсан зүйлээсээ бидэнд хуваалцаач. За, миний яриаг сонсож байна уу? За одоо сонсогдож байна. За, миний гарт одоо энэ үнэн мэдлэг ном маань байна. За, энэ номонд дээд хэмжээстээс ирсэн биетүүдийн хэлснээр бол орчлон ертөнцид амьдарч буй бүхий л гэрлэн биетүүдийн хувьд амьдралын гол утга учир нь өөрийн мөн чанараа мэдэх гэсэн байна. Мөн чанараа мэдэхгүйгээс хүн төөрөв утга учиргүй оршин тогтнож ухамсаргүй тэнэх явдал юм гэсэн байна. За энэ мөн чанарын талаар бол үнэн мэдлэг номонд ингээ бичсэнийг би аавханд ингээ хэллээ. Энэ талаар альмаа бас нэмж хэлэх гээд дагшиг байна. Техник нь болохгүй байх шиг байна. Сонсогдохгүй байна альмаа. Нэг буугаад За олчихгүй. байна уу? Одоо сонсогдож байна уу? Одоо сонсогдож байна. За бүгдэд энэ өдрийн минь төргий. Саяын номны юун дээр нэмжлэхэд одоо ингэж нэмсэн байх хэлий. За хүн гэдэг бодгол нь одоо материалын амьдралаас хизээч ад жаргалыг одоо бүрэн дүүрэн авдаггүй. Мөн өөрийн амьдралын хэмжүүрээр одоо бусдтай өрсөлдөх шаардлагагүй юм. За харин хүн болж төрснийхээ хэргийг гаргах тухай өндөр дээд одоо гэрлүүдээс бидэнд өгч байгаа мэдээллээр ухамсар, сүнс, мэдрэмж, энерги гэсэн одоо сүнсэн биеийн тухай ойлголтыг авч байгаа маань одоо бид нар амьдралын өөр утга учирыг танин мэдэж байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Мөн энэ нь болохоор бас чухамдаа одоо мөн чанарын асуудал юм. Тэгэхээр амьдралд мөн чанараа мэдээд мөн чанарын замаар алхаад ирэхлээр амьдрал өөрөө баяр баясгалантай, амар амгалан өөрийгөө олсон одоо энэ хорвоод би яах гэж ирсэн юм бол гэдгээ мэдхээр амьдрал өөрөө илүү их утга учиртай болдог юм байна гэдгийг бас ойлгож байна. Энэ талаар манай монголчууд бол сайн мэддэг байсан байгаа юм. Тэгээд монголчууд маань хүүхдүүдтэй хүний дайтай хүн шиг яваарэ гэж загтгана. Одоо өөрийгөө таньж олоод өөрийн биед итгэж яваарэ гэсэн үг гэдгийг хэн гэмгүй ойлгож ухаарах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Жохомдоо энэ нь болохоор мөн чанарыг ойлгуулахын тулд хэлсэн зүйрлэл шиг одоо бодогдож байгаа юм аа. За миний нэмэх зүйл ингээд дууслаа. За баярлалаа. Одоо үнэхээр сонирхолтой байна шүү. Тэгээд эндээс харахаар энэ асуудлын ард амьд явах утга учир гэсэн ухтгун бас нэг яригадаад байгаа юм уу та. Одоо энэ манай дэлхийд хүмүүс одоо 3 хэмжээст гэх үү? Яг хүмүүс юуны төлөө амьдраад байдаг юм бол мэдээж би бол та бүхэн бид нартай хамтдаа бид нар маш сайхан мэдлгүүдийг олж авсан бас мөн чанар амьдралын утга учирын талаар нэлээд мэдлэг олж авсан болохоор арай өөр байгаа. Гэтэ ер нь бол бид нар хэдхэн жилийн өмнө энэ талаар бас ойлголтгүй ах үед одоо юу гэж бодож байсан бол энэ мөн чанарын талаар тэр талаар та нарт хуучин дурсамжаасаа санаж хэлэх юм байна уу? За та бүхэндээ энэ өдрийн минь хүргэе. За би энэ дээр өөрийнхөө бодож явсан бодлынхоо талаар ярья. Ерөнхийдөө би өөрийнхөө ингээд одоо туусан амьдралаа эргээд харахад энэ хорвоо дээр амьдарч байгаа ихэнх хүмүүс бусдаас дор орохгүй байх, хань ижилтэй болох, сайн сайхан ажил төрөлтэй мөнгөтэй л болж үр хүүхдээ юугаар дутаахгүй өсгөөд илбэг дэлбэг ад жаргалтайгаар зовхгүй амьдарч байгаад л нэг насаа дуусгана гэсэн нийтлэг бодолтой юм байна уу да гэж харагдаг. Ингээд дүгнээд хэлэх юм бол өнөөгийн энэ нийгэмд хүн бүрийн хувьд материалын амьдралын хүслээ гүйцээх нь амьдралын утга учир болсон байна да гэж боддог доохоо. Гэхдээ одоо эндээс харах юм бол бүх материалын зүйлээр бүгдийг нь аваад авсан хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ тэр хүмүүс
тийм бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаггүй л миний хувьд санагддаг. Тэгээ ер нь бол тэгээ энэ болгоныг одоо авлаа гэд тэгээ физик бие орхиод үхэхийн цагт бол бүгдийг нь орхихын төлөө энэ юм дээр мөн чанар байна гэхлээр нэг л бас л тиймхэн санагдаж байгаа биз. Тэгэхээр ер нь дахиад энэ талаар мөн чанар гэж юу вэ? Энэ талаар өөрсдийнхөө бодлоос хуваалцаач. За энэ асуултанд би хариулъя. 2 дугаар зоотын аз заяа. Мөн чанар гэдэг ойлголт маш өргөн утга агуулгатай юм байна. Энэ тухай сударт өгүүлснээр мэдээж орчлон ертөнц таталцлын хууль дээр үндэслэсэн. Гэхдээ орчлон ертөнцийн таталцал мөн чанарыг агуулдаг. Хаана таталцал байна? Тэнд мөн чанар агуулгадана. Мөн чанар байгаа цагт ухамсарт сүнс, ухамсар, энерги 3 хуршин тогтнож, хөгжил дэвшил, энергийн солилцоо явагдаж, харилцан таталцсан түлхэлцэж, утга чанарыг үүсгэн сүнс, ухамсар, энерги 3 мөн чанараар замчлуулан явдгаа гэсэн байна. Сүнс, ухамсар, энерги мөн чанараар замчлуулдгаа гэсэн байна, тийм ээ. Магадгүй та сүнс, ухамсар, энергийн талаар сонсож байсан бол магадгүй та бидний энэхүү яриаг сонсож байхдаа хайж явсан зүйлээ олсон мэдрэмж төрж байгаа бол таныг мөн чанарын замаар алхахдаа бэлэн болжээ гэж хэлмээр байна. За та бүхэндээ талархлаа. Ёстой бас л нарийн утга учиртай байна шүү. Тэгэхээр үндсэндээ бол сүнс, ухамсар, энерги зэрэг хөгжүүлж байж л одоо хөгжүүлж байж бидний энэ амьдрал болон дараа төрөлдөө сүнсний хувьд хөгжих тухай яригдахаар юм байна да. Тэгвэл одоо энэ мөн чанар бидэнд яг яаж үйлчлэх юм бол? Яаж таньж мэдэх вэ? Энэ тухай дээд гэрлүүд юу гэж хэлж байсан бол тэр талаар дөрцөр ахта санал бодлоо хуваалцаач. За бүгдд нь өдрийн мэнд хүргэе. 2 дугаар зуутын доо ян байна. За би энэ тухай анхны судар дээр юу бичсэнийг товчхоо хэлж өгье. Мөн чанар бидэнд яаж үйлчлдэг болов? Түүнийг таних шалтгаан бол одоо өөрийгөө таних гэж байгаа. Өөрийгөө таних, харах, өөрийгөө мэддэг байх асуудал гэдэг юм аа. Манай дэлхийд ирэх одоо амьдрал амаргүй хүнд талдаа ордог бөгөөд тэр дундаа яаж мөн чанарын арга ухаанд суралцсан амьдрах нь хамгийн гол асуудал юм билээ. Энэ хүнд нөхцөлд хүн өөрийн амиа авч гарах, хэрхэн амьдрахаа одоо зохицуулахын тулд биднээс маш их одоо арга ухаан шаарддаг юм байна. Түүнчлэн энэхүү судраас одоо уншиж мэдсэн өөрийн үгээр тайлахад бол бидний одоо амьдралын явцад таарч байгаа сайн муу бүх хүмүүс хүнд хөнгөн амьдралын нөхцөл байдалд та түүнд одоо хэрхэн хариу үйлдэл үзүүлж хүлээн авч байгаа нь мөн чанар юм байна. Харин янз бүрийн хүмүүс нөхцөл байдлаас одоо хэрхэн гарч байгаа нь таны ухамсарт сүнстэй одоо яаж холбож байгаа нь арга ухаан юм байна гэж. Одоо бидний амьдарч байгаа энэ 3 хэмжээстэй хувьд мөн чанар ийм байдаг бол дээд хэмжээстүүдэд мөн чанар нь бол хэрэглэгдэх хүн хэмжүүр болдог юм байна гэж ойлгож авсан. За нэмээд хэлэхэд бол мөн чанар яг юугаар илэрч байна вэ гэхээр за бидний зан ааш өөрчлөгдөх үед илэрдэг байх л та. Жишээлх юм бол одоо ууртай зангаас тайвшрах үед тэр мөчөд бидний мөн чанар танигддаг байх нь. За хүн ууртай байх үед өөрийгөө одоо хянах чадвараа алдна. За энэ үед дотроос нь тэр тухайн хүний мөн чанар нь илэрч гарч ирдэг байх юм байна. За ингэж өөрийнхөө одоо бусдын мөн чанарыг одоо таньсан тохиолдолд за тэгээд одоо таньж штэ өөрийгөө ажиглаж агаад бусдыг ажиглаж агаад ингээд тухайн ямар одоо мөн чанар гарч ирж байна гэдэг. Тэрийгэ таньсан тохиолдолд тэр сөрөг зүйлүүдийг нь намжаах тал дээр арга ухаанд байж ажиллах хэрэгтэй болж байгаа. Өөрийгөө ажиглах тэгэхээр нөгөө этрогоор өндөр дээд гэрлийн эмэгтэйчүүдийн хэлээд байдаг. Арга ажигч гахаа байх, арга ухаанлаг байх. Үүнийг ашиглах хэрэгтэй болдог байна. Яа. Үнэхээр сонирхолтой шүү. Би сая бас нэг юм байна л да. Нөгөө нэг монголчууд одоо юу яагаад байдаг шүү дээ. Айдуу зөөлөн бай гэж захаад байдаг да.
Тэр маань болохоор бас нөгөө хүнийг нөгөө одоо үерхэж нөхөрлөж байгаа хүмүүсүүдээр нь тэгсэндээ бас дүгндэг байх нэ гэд. За миний ажил дээр би юм хүн ороод ирчлээ өвчлээ. За Баярлалаа болроо. Юу үнэхээр бас сонирхолтой байна шүү. Тэгээд ер нь энэ мөн чанараа хүн одоо өөртөө олж мэдхэд бас их хэцүү байдаг юм байна. Тэгээд яг энэ тухай ярьж байхад бас нэг дээр үед уншижсэн нэг зүйлийг саналаа. Манай эрт дээр үед монголчууд хүүхдүүдээ ялангуяа хүүгүүдийг 16 нас хүрсэн үед нь найран дээр архитаар суулгаад согтоогоод тэгээд тэр хүүгнээс ямар ааш аяг гарахыг харж аваад тэгээ маргааш нь хотойлаараа түүнийг гаргасан ааш аягийн шоолон хилцдэг байсан байна. Тэгээд ер нь бол энэ тэрний дараа яг тэр хүүгүний мөн чанар нь яг юу вэ гэдгийг мэдчихэд тэрэн дээрээсээ дараах 3 жилд нь тэр хүүхдийг засах мөн чанарын засах тал дээр нь ажилладаг байсан юм билээ. Тэгэхээр бас энийг одоо тэр энэ аргыг одоо яасан биш гэдэг ер нь бол тэр мөн чанар гэдэг юм бас тэр болгоо олж мэдээд хахад төвхтэл байдаг болтой юм лээ. Тэгээ ер нь бол сая бас ярьж байгаа би ялангуяа ертөнцийн таталцлал мөн чанарыг агуулдаг гэдэг нь бидний мөн чанар хэдий ч нэ цэвэр тунгалаг байх тусам өндөр дээд хэмжээс рүү жамаараа татагддаг гэж би одоо сая ойлголоо. Зөв үү? Тийм ээ. Үүнийг сайн эргэтүүлэн бодвол бидний бодол сэтгэл зүй түүнээс гарган авч байгаа ааш аяг мөн чанарын илэрхийлэл болдог юм байна. Тэгээд мөн чанарын таталцлаараа ижил төстэй найз нөхөд тэр ч байтугай гэр бүл үүсч нэгддэг юм байна. Бүр өргөн утгаараа мөн чанарын таталцлаараа бид хэмжээс тагтдаг юм байна. Үнэхээр сайхан мэддэг шүү. Өстой тийм шүү. Тэгээд энэ мөн чанараа хүн ер нь өөрөө мэддэг юм болов? Мөн чанараа өөрчилж болдог болов? Энэ тухай мэдлэгээс олж мэдсэн зүйлээс хуваалцах юм байна уу? За би хариулъё энэ талаар. Өдрийн мэндэ. За манай гариг бол хамгийн хүнд амьдралын шалгууртай ба тэр хэрээрээ арга ухаанлаг байж чадвал сүнснийхээ хөгжилд хүрэх хамгийн дөт замтай байдаг байна. Тэгэхээр ер нь гол нь хэцүү хүнд амьдралын нөхцөл байдалтай ахин унахгүй байж өөрийнхөө мөн чанарыг олох нь маш чухал байдаг. Хүн ер нь ажигч гэрхаа байж дотооддоо оршин өөрийгөө сонсоод өөрийгөө мэдэж чадах юм бол мөн чанараа таних ойлгож эхэлдэг. За ингэснээр бидний өмнө сонголт гарч ирдэг. Энэ нь би материалын амьдралын замаа дагах уу эсвэл таних ойлгосон ухамсар сүнснийхээ хөгжлийн замыг сонгох уу гэдэг сонголт. За яг энэ үед бидэнд өөрийгөө харах, сонсох боломж гарах ба ямар замаар явах нь бидний чөлөөт сонголт байдаг байх нэ. За бид энэ бүхнээ мэдрээд ойлгоод зөв сонголтоо хийсэн яг тэр үеэсээ л жинхэнэ мөн чанарын замаараа алхаж эхэлдэг. За мөн чанарын энэ зам маань тийм ч бас дардан шулуун байдаггүй. Шалгалт, сорилт, унгаалт ихтэй байдаг. Таны эргэн тойрон, ажил амьдралд таних танихгүй хүмүүс, за гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, за энэ бүгд болохоор бидний дэмжигч, унгаагч, хамтрагч байж бидний мөн чанарыг илрүүлэн гаргахад тусалдаг байх нэ. За харин түүнийг та анзаарч таньж мэдснээр би хинбэ гэдгээ олоод мэдээд арга ухаанлаг байж чадах юм бол өөрт таарч буй сорилтоо даван мөн чанараа олон өөрийн өсөн хөгжих шатандаа ордог юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгож мэдэрч ухаарад байна. За талархлаа. Баярлалаа Роуз. Үнэхээр одоо сайхан мэдээлэл байна. Тэгвэл бид нар одоо эндээс харахад ажигч гэрхаа байж биднийг сорьсон нөхцөл байдал хүмүүстэй зүгээр нэг шөргөөцөлтөд өнгөрөх биш. Харин тэгээд энийг амьдралын сургууль, шалгалт хэмээн хараад өөрийгөө гаднаас нь энд яаж яг хариу үйлдэл үзүүлж байна? Яаж арга ухаанлагаар энэ ертөнцийн нөхцлөөс гарч ийн гэдгийг л анзаарч засаж явах нь чухал юм байна гэж ухаарлаа. Санжа энэ талаар нэмж ярих юм байна уу? За бүгдийн амгалан айлхъя. Сайн жаваа. За тэгэхээр одоо яг миний өмнө
өндөр дээд гэрлүүдийн маань дамжуулж байсан нэгэн дамжуулалтын хэсгээс байж байна. Яг энэ хэсгийг уншиж өгмөр санагтаад бэлдэж ил гаргаж бэлдсэн байна. Тэгээд дашрамж хэлэхэд дээд гэрлүүд маань бидэнд байнга мэдлэг мэдээлэл өгөх, ухамсарт хэлэх маш их дамжуулалтуудыг өгдөг гэдгийг бас зурцахыг хүсэж байна. За энэ бол бидэнд төгсөгчдөд өгсөн мөн чанарын талаарх дамжуулалтын хэсэг байна. Мөн чанар гэдэг нь бүх орчнолуудад чухал хэрэгтгүүн болж байдаг бөгөөд мөн чанарын гол хэрэглэгдэхүүн нь сэтгэл зүй байдаг. Физик биед амьдарч байх явцдаа хэр сэтгэл зүй төлөвшөж эхлэн түүгээр дамжиж мөн чанар илэрхийлэгдэж байдаг. Хэрвээ мөн чанарын зөв замаар явна гэх үзэл суусан тэр үеэс л төлөвшил явагдаж эхэлнэ. Төлөвшил явагдаж эхлээд байгаа материалын амьдралын зүйлсүүд тэдгээрийг харах, биет болгонтой хуваалцах, харилцаа эдгээр зүйлсүүд нь өөрчлөгдөж эхэлдэг бөгөөд түүний утга чанар, ерөнхий агуулга, илэрхийлэл зэрэг нь тухайн биетэд бодит биш санагдах аливаа зүйлсийн өнгөн талыг харах бус цаад нуугдмал зүйлсийг нь харж эхэлдэг гинэ. За мөн чанар ажиллах эхний шалтгаан нь сэтгэл зүйн өөрчлөлт орж эхлэн ил харагдаж буй бүхэн зөв амьдрах ухаан биш юм байна гэдэг ойлголт төрөх бөгөөд эргэн тойронд буй бүх зүйлсийг өөрийн дотоод ухамсараар толдон харж эхэлдэг. Тэгээд үнэн юм гэж хаана байна хэмээн хайж эхэлдэг байна. Хэрэв сэрээгүй бол үнэн гэж хайхгүй зөвхөн энэ амьдарч буй өдрөө өнгөрөөгөөд байгаа амьдралаа ингээд өнгөрөөнө гэдэг бол энэ нь ухамсар сэрээгүй хүний үйлдэл. Харин та бүхэн үннийг хайсаар байгаад энд ирсэн байна гэдэг нь дотоод ухамсар чинь залаад ирсэн байна гэж хэлж болно гэсэн ийм дамжуулалтыг бидэнд өгчээсэн байна. За бүгдийн амгалан алтгая. За би үүн дээр үнэн мэдлэг сургалтанд суугаад олж авсан мэдлэг мэдээллээсээ нэмэт хэлье. Бидний их дэлхий одоо баатарцын нөлөөгөөр хүний сүнсний хөгжлийг сатааруулах, хөгжүүлэхгүй байх гэсэн маш олон хөтөлбөрөд олон мянган жилийн туршиж хэрэгцээр одоо ч хэрэгжиж байгаа гэдгийг ойлгож ухаарч авсан. Үүний нөлөөгөөр хүмүүсийн өөрийн дотоод мөн чанарыг тайлдахаасаа илүү гадаад өнгө үзмжиндээ анхаарах, одоо бусдтай өөрийгөө жишиж өрсөлдөх, хүсэл шуналдаан автах, бусдаас бүр илүү байх гэсэн үзэл бодлыг нь өдөөдөг байна. Бид ингээд материаллык зүйл дээр илүү их ач холбогдол өгөөд амьдрахаар аз жаргалтай болд юм уу гэж бодоод үзье л да. Тэгэхээр аз жаргал гэдэг яг юу юм бэ гэдэг үднээс нь аваад үзэх юм бол бид нэр дотоод ухамсар руугаа илүү их өнгөж хараагүй материаллык зүйл рүүгээ илүү амьдрснараа өөрсдөө алддаг, илүү стресстэй, унгаалттай амьдрдаг байна л да. Энийг манай монголчууд эртнээсээ үр хөвгтүүдтэй зааж сургахдаа даахгүй нохоо булуу хураана гэсэн сайхан зүр цэцүүгээр үлэрлэн зааж сургасаар ирсэн байна. Өнөөдөр бид мөнгөтэй болчихсон, сайхан амьдрчихсан, сайхан байр машинтай болчихсон. За тэгвэл л яг амар амгалан сайхан амьдрах юм байна л гэж боддог штэ. Тэгвэл энэ хүмүүсийн амьдралыг яг аз жаргалтай болгодог билүү гэдэг хэдүүлээ нэг бодоод үзье. Одоо бүх хэрэгцээгээ хангацсан хүмүүс хүсэл шунал нь хизээч дуустдаггүй дахиад нэг тийм юмтай болчихсон. Одоо ийм юмтай болчихсон гэж шунсаар л байдаг. Одоо энэ нь бид нэр ерөөсөө л махан биеийнхаа хүслээр яваад байгаа буюу одоо ил ухамсараар яваад байгааг нь л илэрлэх юм байна. Тэгвэл бид одоо яг яах ёстой? Бид ухамсар сүнслүүгээ өндөөж одоо дотоод дуу хоолойгоо сонсож өөрийн мөн чанарыг олоод эхлэхээрээ одоо энэ физик биендээ оршиж байгаа энэ цаг хугацаанд амар амгалан амьдрахыг одоо дотоодоос олж таньж мэддэг байх нэ. Тийм учраас л одоо өөрийгөө таньж мэдэх энэ арга ухаанд та бүгдийгээ тодорхой хэмжээний цаг хугацаагаа зарцуулан сураасай гэж хүсэж байна. Баярлалаа Нами. За би энэ завшаанд ингээ харсан чинь манай ариу ах ороод ирсэн байна. Ер нь бидний ингээд яг маш олон хүмүүс чих тавин сонирхоод сонсож байна.
Яг одоогоор бараг 300 гаруй хүмүүс ингээд сонирхоод одоо бараг 2 цаг шахуу анхааралтай сонсож байгаад та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд түрүүн ийм олон хүмүүс ороод ирэхлээр энэ техникийн хувьд заримдаа гацалт үүсдэг. Тэгээд тэрнээс болоод түрүүн манай ариу ах сайхан юм ярьж байгаад тасарсан харамсалтай санагдаад байна. Би тэгээд ариу ахыг дахиад өрий. Түрүү ярьжсэн зүйлээ анхнаас нь дахиад ярьж өгөөч ээ. За бүгдд нь энэ өдрийн мэнд хүргэе. За би анх үнэн мэдлэг судрыг олж авч уншиж үзье. Тэгээ дахин уншимаар санагдаад байсан. За үнэн мэдлэг бясалгалд бас жаахан азнаж угаад тэгээд орсон байдаг юм. Тэгээд энэ үнэн мэдлэг бясалгалаад ухамсар сүнс гэж бол байдаг юм байна. Бидгийг олж мэдсэн. Тэгээ ухамсар сүнс маань хэдэн мянган удаа төрөл маш урт удаан хугацааны туршид одоо хөгжиж тэлж явсаар угаад өнөөдөр одоо миний энэ биеинд төрөл аваад намайг хааруулж ойлгуулах гэж үргэлжил янз бүрийн байдлаар мэдрэмж өгч байсан юм байна гэж ойлгосон. Хэрвээ энэ сэрэлт болоогүйсэн бол дахиад хэдийн хугацаанд мэдрэхгүй явах байсныг бодохоор үнэндээ яаж харин энэ төрөлдөө өөрийгөө ухамсар сүнстэй гэдгийг мэдэж авваа. Үнэн мэдлэг бясалгалд орж ирвэ гэж бодоод маш их азтай өвчрөл болжээ гэж баяртай байдаг. За энэ бол өндөр хэмжээст дээд хэмжээ гэрлүүдийн одоо хүчтэй энергийн цохилт байжээ гэдгийг бясалгалын хичээл зааж байгаа багш нарынхаа одоо хэлж ярьж байснаас мэдэж эхэлсэн. За би урд нь өөр олон бясалгал бас сонирхдаг л байсан. Судалж ич байсан. Бас хийж оролдож байсан. Харин үнэндээ цаашаа яах вэ гэж мухардалд ороод байдаг. Байсан. За үнэн мэдлэг бясалгалд орсноос хойш ерөөсөө цааш хөгжих илүү өндөр хэмжээст рүү явж болох юм гэсэн бат итгэл төрсөн. Тийм учраас энэ бусад бясалгалаас ялгаатай байсан. За бусад бясалгалын багш нар бол одоо тийм багш төвтэй үзэл дээр тулгуурлаад за одоо бясалгал хийж байгаа хүмүүс нь би чадна мэднэ гэсэн одоо тийм гадна эго ихтэй тийм санагддаг байсан. Ариу ах яв гацчуу. Сүлжээ муу байна гэсэн дахиад гацчих шиг боллоо. За яг уу. Баярлалаа ариу хаа. Минь хөдөө орон нутгаас бас оролцож байгаа. Алло. Тий. За гацаад байсан дахиад үргэлжлүүлэх үү? За үргэлжлүүлээрэй. За харин үнэн мэдлэг бясалгалд би ороход багш нар бол одоо маш төлөвшөлттэй сурах арга барил нь бол бид гэсэн цул эв нэгдлийг илэрхийлж байсан. За манай монголчууд бидний энэ хүртэл одоо уламжлагдсан ирсэн байдаг эв нэгдэл түүний одоо хүч чадлын тухай тийм зүйр цэцүүгнүүдийг гаргаж илэрхийлсэн байдаг. Тухайлбал одоо бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээ явсаар говл хэрэггүй. Эв шаазгай бууг барин цугж явсан барсаас цуглаж уусан шаазгай дээр дэм дэмэндээ дээс эрчиндээ дуугар бол дуу нэг
За доктор бол хүч нэг гих мэти маш олон сайхан зүйр зүтсэн одоо тийм үг хэллгүүдийг эв нэгдлийг илэрхийлсэн төдийгүй бүхий л амьдралынхаа одоо үйл ажиллагаатай холбосон ийм зүйрлэлүүдийг хэлдэг байсан байна. Энэ үнэн мэдлэг бяцлагтай холбоотой юм шиг надад бас бодогдож байсан. За би цаашид өөрийнхөө дотоод дугаа ухамсар сүнснийхээ хилэмжийг даган урд үеийнхээ олж авсан олон янзын одоо арга ухаан мэдлэгүүдээ дотроосоо ухан гаргаж цаашид улам олон арга ухаанд суралцсан хөгжих боломж байдаг маш сайхан жинхэнэ үнэн мэдлэг бясалгал орсон эдгээр энэ бясалгал илүү сайн мэдрэгддэг. Би энэ бясалгалд орсноос хойш одоо ер нь бид бүгдээрээ энэ бясалгалд орсноос хойш одоо айцсан байхгүй болгож байгаа. Өөрийгөө болон одоо дотныхон ойр зуурын одоо тийм хүмүүсээ итгэвч багтаар энергээр эмчлэх, эдгэх энэ аргад суралцж байна. Зарим нь бүр чадаж байгаа. Өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхон хүмүүсүүдийг одоо харам үзүүлсээс хамгаалах тийм аргад суралцж байна. Муухай гэсэн зуршлуудаас одоо ангижирч чадаж байна. Энэ бол ямар ч хэрэгцээгүй гэдгийг ухаарч цаашид одоо юу хийх, яах ёстойгоо бүрэн ухаарч ойлгож байна. За миний хувьд бол арх замих мах их хэрэгэлдэг байсан. Бүр маш их одоо архаг гэдэг тоонд ордог байсан баг. Харин энэ бясалгалд орсон үеэс эхлэн тэр дур хүслүүд огт алга болж энэ арх замих мах гэдэг зүйлээс бол бүрэн хөнд ирсөө. Тэгээ одоо жинхэнэ утга учиртай амгалан амьдралаар амьдарч чадах юм байна гэсэн бат итгэлтэй болж байгаа. Миний хувьд гэгэрэх гэдэг нь огт хөндий. Энэ нь тусгай хүмүүсэл хүрэх зүйл гэж боддог байлаа. Харин энэ үнэн мэдлэг бясалгалд орсноос хойш цаашид хөгжих, бас дэвших маш их олон сонголт боломжууд байгааг мэддэг болсон. Өөрөө л хүсэж мөрөөдөж хийж үйлдэж бас давтаж байж чадхал юм бол хөгжих ухаарах, ойлгож мэдэх, бүр цаашаа нөгөө гэгэрэх, гэрэлтэх үнэхээр ийм том боломж үнэн мэдлэг бясалгалд орсноор бол авч чаднаа гэдгийг ухаарч ойлгож авсан болохоор би сэтгэл зүрх маань багталтай байгаа. За бидний хэнд ч ийм сайхан боломж байгаа шүү. Энэ үнэн мэдлэгт орох одоо бясалгалд орох юм бол ийм боломж бий шүү гэж хэлье. Ярилцлаганд оролцож байгаа та бүхэндээ баярлалаа. Баярлалаа Ариуха. Ёстой сонирхолтой өөрийнхөө жишээг ингээ маш дэлгэрэнгүй сайхан бясалгалын талаар ойлгуулсан танд баярлалаа. Тэгээд нийт нь одоо ингээд дүгнэж үзэхэд бас энэ дээд гэрлүүдийнхаа буулгасан судраас эргцүүлэн бодоход бидний уул мөн чанар бол тэрвэр ариун байгаад буюу хайр дууран амар амгалан л байж чадвал сүнсний өндөр түвшинд хүрэх юм байна гэж би ойлгож байгаа. Гэхдээ энэ мөн чанар нь бидний өдөр тутмын зовлон бэрхшээл, шунал хүсэл, айдас, гуниг гутралаас болоод алдагдаад өсөж дэвшиж чаддгүй юм байна. Харин энэ мөн чанараа сэргээж засахад, дээшлүүлэхэд бидэнд арга ухаан, тэр дундаа бясалгал түүн чухал ач холбогдолтойг би одоо ухаарч мэдлээ. Тэгээ энэ бол бидний олж авч буй мэдлийн ер нь зах төдийхөн зүйл юм шүү дээ. Тэгээ бид улам их ухаарл, мэдлэг олж авахар хичээж яваа. Харин биднийг одоо анх удаага сонсож байгаа та бүхэн байх юм бол тэгээ нөө одоо жинхэнэ мэдлэгийн хүсэж олж авахыг хүсвэл бас сүнсээ ингээ хөгжүүлэх талаар
одоо мэдээлэл амаар бол бас өөрийнхөө арга ухаан, бясалгал, арга ухаан, мөн чанараа дээшлүүлж өндөр дээд хэмжээстэд сүнсээ ахиулахыг хүсэх юм бол та бүхэн үнэн мэдлэгт бидэртэй хамт нэгдэцгээгээрэй. За та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. За баярлалаа. Мөн чанар сэдвийг авч маш сайхан мэдээллийг бидэнд өгсөн ногоон багийнхандаа талархлаа. За ингээд ер нь бидний өвөг дээдсээ яагаад яриад байна гэхээр эцэг өвгдөө яагаад яриад байна гэхээр бид бол өнөөдөр энэ зүйлийг бид нар л хийхгээ сууж байгаа болохоос биш бусад одоо аав ээж эцэг өвгд маань бол энэ хүртэл бид нарыг хөтөлж ирдээ гэдгийг хэлэх гээд байгаамаа. Үүнийг ойлгох гээд байгаа. Тэр бидний өвгд дээдс аав ээж маань сэтгэлээ удирдах амьдарч байжээ. Үүний нэг тод жишээ бол өнөөдөр дэлхийн дац хэтэрлээгээд дэлхийн нийт маань минимал амьдрал руу тэмүүлж минимал амьдрахыг хүсэж ингэж эхэлж байгаа бол бидний өвөг дээдс нүүдлийн соёл иргэншилтэд амьдарч ирэхдээ маш минималаар амьдраад өнөөдрийн энэ хүмүүсийн дөнгөж мэдж таньж байгаа зүйлийг хийж хэрэгжүүлээд амьдрал ахуйда хэрэгжүүлээд иржээ. Үүний нэг тод жишээ нь бол илүү дутуу одоо хувцас хунар янз бүрийн тавилах хэрэгсэл цуглуулдаггүй, илүү зүйлд шундаггүй, маш сэтгэл хангалуун амьдардаг. Хизээ нэгэн цагт буцхаа мэддэг байсан учраас одоо аваад буцах штэ гэд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй, зөвхөн чухал зүйлдээ анхаарлаа хандуулж гол зүйлийн татаж гол маш сайхан амьдарч иржээ. Энэ нь бол одоо ижлээ татдаг сайныг дагуул сарны гэрэл гэж үр хөвгтөө сургаж ирсэн ийм байдаг юм байна. За тэгээд бидний өвгдийн яриад байдаг бидний үнэн мэдлэг дээрээ яриад байгаа энэ гол чухал зүйл нь юу юм бэ гэхээр ерөөсөө хүн чанар, мөн чанар, амин чанартаа анхаарцгааж бусдын мянган алдааг шүүснээс өөрийнхөө ганц алдааг засаа гэсэн энэ сайхан сургаал үгийг даган өөрийгөө олж нээж, өөртөөгөө харилцаж, өөрийнхөө дотроос энэ бүх нууцуудыг ухан гаргаж, өөртөөгөө ажиллаж дан ганц гадагшаа биш зөвхөн дотооддоо ингээд анхаарал тавин эрүүл чирэг амар амгалан амьдраарай гэдгийг хүсэн өрөө юу. За манай гэрэлт одоо өргөө маань үнэн мэдлэгийн гэрэлт өргөө маань та бүхний үе таалгаа нээж өргөлж одоо нээлттэй байгааг хэлэхэд таатай байна. За бид өнөөдрийнхөө ярилцлагыг энэ хүрээд өндөрлөх гэж байна. Ярилцлагын төгсгөлд дахин бид монголчуудынхаа ухамсарыг сэрэх дахин нэгэн тэтгэлт өгнөө. Ухамсарыг сэрэх тэтгэлт өгөх гэж байна. За өөрийгөө таньсан хүн бол өргөн дэлхийг таньсантай адил гэж ярьдаг учраас одоо бид бол өөрийгөө таних энэ цаг үед амьдарч байна шүү. Өөрлөгөө орцгоогоорой. За уянгаа маань аяа тавиад өгөөрэй. За өдрөд манайх монголчуудаа эрчим энергийн өгөө. Цэцгийн шимих тэт
ажиллахаар мөрөн голон дугаан дуулж мөнгө сайрдаг нь мишэнэ мөрөн голон дугаан дуулж мөнгө сайрдаг нь мишэнэ Сэрүүн сайлж хийсэвшүүсэн хазар нүрийг ирбэн байж сэтгэлээ дотрыг ариусгах хазрун эшигэн нутаг минь сэтгэлээ дотрыг ариусгах хазрун эшигэн нутаг минь илэг зүрхнээ суяатай инхэри Монгол нутаг минь эцэг ихэс заяатай эртний алтан өдөгиймээ эцэг ихэс заяатай эртний алтан өдөгиймээ хасун эцэгэн нутаг За бидний 2 дугаар зуутынхны бэлтгэсэн өнөөдрийн ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Үүнээс үзэхэд мөн чанараа олсон хүн арга ухаантай байх нь арга ухаантай хүн маань амар амгалан байдаг байх нь амар амгалан хүн маань бол аз жаргалтай байдаг байх нэ. Тэгэхээр бидний хайж ирж байдаг аз жаргал маань бидний дотор байдаг байх нэ. За анхаарал тавин сонссон та бүхэндээ баярлалаа. Гэлээлаа. Та бүхнийхээ өдрийн ажилд амжилт хүсье.